Багшин подкаст сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Би хөтлөгч Ами байна. Өнөөдрийн дугаарт бол одоо үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд Монголын уран зохиолын ертөнцид бол хамгийн амбицтай, хамгийн үзээтэй, алаантай, цус нүжтэй, үхэлтэй гэж. Тэгээ ер нь одоо хамгийн чанартай гоё номнуудыг орчуулж гаргадаг Тагтаа хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Баясгалан эгч маань оролцсон байгаа. За тэгээд Баясгалан эгч одоо Америк руу сурахаар явцсан байгаа 3 жилийн хугацаатай. Явхаас нь бараг ганц 2 хоногийн өмнө лөө бас нэлийн яруу санд руу цаг зав нь тэгж таарад тэгээд ярилцсан байгаа. Тэгээд ер нь бол яг өөрөө одоо ингээд дараа нь үзэхээр одоо юу гэдэг миний ингээд алдаанууд тэг ингээд ийм эндээс буруу ч юм асуусан, нуршсан юм шиг, тэрцэн юм шиг ингээд амар олон юмнууд ягаад би бас жоохон тийрдэг байхгүй. Гэхдээ ер нь бол бас ингээд яг гадагшаа тэгж удаан хугацаагаар явхаас нь өмнө яг одоо тийм мундаг хүнтэй ингээд гоё ярилцаж амжсандаа бол би өөрөө айгуу гоё аз жаргалтай байгаа. Тэгэхээр та бүхэн үзээрэй. За Monjus компани Ara брэнд манай подкастыг дэмжин хамтран ажиллаж байна. Байгалийн эрдэстэй энэхүү усыг өдөр болгон хэрэглэхэд тохиромжтой, ходоодыг чинь цэвэрлэж, шаардлагыг чинь тайлж, хордлогыг чинь үлдэн хөөж, даралтыг чинь бууруулнаа. За тэгээд дээрэс нь найз нь бол өөрөө энэ усыг өдөр болгон хэрэглэдэг. Тэгэхээр миний андууд ч гэсэн Ara-га уугаарай. Баярлалаа. За бүгдээрээ сайн байцгаана уу, оройн мэндэ. Тэгээд подкастынхаа энэ удаагийн дугаарыг эхлэх гэж байна. Энэ удаагийнхаа дугаартаа амар гоё зочин оройны 10:30 цаг 10 цаг 30 минут болж байна. Тэгээд яагаад ийм яруу санд руу хар шөнөөр хийж яана гэхээр удахгүй энэ зочин манаас гадагшаа явж байгаа. Тэгээд та хэд мэдж байгаа байгуулагдсан цагаас хойш одоо хамгийн зөвүүн супер галзуу амар зохиолуудыг монгол хэл рүү орчуулахдаа зүгээр нэг хам хүн биш амар гоё чанартай орчуулдаг. Тэгээ баг манай үеийнхэн ч гэдэг юм уу баг нэг үеийг уран зохиолоор баг хүмүүжүүлсэн ингээл дуртад байвал амар супер газрын үүсгэн байгуулагч Баясгалан эгч байгаа орж оролцуулж байна. Сайн байна уу? Та сайхан намарч байна уу? Баярлалаа. Супер танилцал. Маш их баярлалаа. Сайхан намарч байна. Сайхан. Танаар сонир сайхан юу байна? Одоо ойрт уран бүтээл юу 3 дахьад юу явах гэж байгаа гэд тэгэхээр чинь яран сандрал. Олдсон дээр нь олдсон. Би бол ингээд саяхнаас хийж гисэн гэдэг чи одоо олон хүн оруулаад бас яриа хөөрөө юм humаа ингээд гой зөв бүр юм чистнэ болгочоод тэгээд нэлийн юм часгээс юм хий гэж бодож байсан. Гэхдээ удахгүй явах цаг нэлээд удаан хугацаагаар явах цаг учраас гээд тэгээ өнөөдөр урьж оруулаа урилга хүлээж авсанд баярлалаа. Тэгээд энэ ямар учиртай хаашаа явахар болчихоо та. Тэгээд тэндээс нь эхлэе да. Тий, Колумби их сургуулийн Creative Writing гэдэг одоо мэргэжлийн зохиолчийн тий мастерын хөтөлбөрт 3 жилээр авч байгаа. Тэгээ хүрнэл зохиолчоор тий гоё тий Колумбич амар мундаг сургуультай. Тэгээд юу энэ ямар нэгэн тийм юу юм уу зарлаад одоо тэтгэлэгч гэх юм уу юу ч гэх юм уу тийм зарлаад ингээд болсон процесс үү ер нь үгүй ерөнхийдөө та тайгаад үзвэл ялангуяа Америкт нэгдсэн улсад Creative Writing-ийн ихэнх хөтөлбөр 100% тэтгэлэгтэй байдаг. Тийм тэгэхээр нөгөө одоо банк санхүү хуульч гэдэг юм уу бусад салбараас тэнд одоо эдийн засгийн хувьд одоо шууд мөнгө толоод өгөх боломжтой хүмүүс цөөн гэж үзэж байна л да. Тэр хэрээрээ одоо бас бодлогоор дэмжих ёстой салбар нь урлаг утга зохиол гэж үзэж байгаа учраас их хөтөлбөр нь 100% тэтгэлэгтэй байдаг. Тэр утгаараа бас Америк нэгдсэн улсыг сонгосон. Тэгээд гол нь 100% тэтгэлэгтэй байх тусмаа өрсөлдөө айгүй өндөртэй. Одоо 1000 ч юм 2000 3000 үнээс 4-5 авдаг ч юм уу тийм өрсөлдөө их өндөртэй. Тэгээд хазалж тэнцээл тэгээ одоо явах. Бэрдал ингээл тэр тэгээд ямар нэг хүмүүсээ ер нь ямар шалгаруулалтаар гэх юм уу ямар үзүүлэлтээр гэдэг юм уу тэгж одоо шүүж авч байна. Мэдээж гадаад оюутан бол мэдээж хэлний оноо өндөр байх хэвээр ялангуяа англи хэлээр зохиол бичнэ гэж байгаа учраас хэлний оноо маш өндөр байх хэвээр. Тэгээ бусад шалгуур нь бол сургуульд өөр Колумбик сургууль бол нэг 90 дууц зохиол англиар өгөх хэвээр. Тэгээд өөрөөхөө одоо нөгөө намтар элдэ бус эссенүүдээ бичижтэй зөндөө бол эссе бичнэ. Тэгээд ерөөдөө тиймэрхүү. 90 дууц зохиол бичихээ. Зохиол англиар өгөх байхгүй. Зарим сургууль нь 30 дууц, зарим 40 дууц, зарим 60 дууц гэл. Колумбик сургууль бол
91 ууц гэдгсэн. Тий. Тэгээ 91 ууц гэхэр чи зөвхөн ингээ зүгээр англиар бичихгүй ш тэр чинь бас нэг уран зохиолын мэрэгжлийн зохиолч уусаас тэр чинь бас ийм амар гоё авьяастай ч гэдэг юм уу нэг юм. Тэгээ бүрэн зохиол үг л да одоо тууч ч юм уу өгүүлэх ч юм уу яг бүрэн зохиол яг одоо би хүрнэл зохиолын ангид явах гэж байгаа бол яг хүрнэл зохиолынхаа одоо жишээг тий өхөний нүүрхө бичдэг жишээгээ яруу найргаар сурах гэж бол яруу найраг кино зохиолоор сурах гэж бол бичсэн кино зохиол гэж. Тэгээд ямар ч тийм амар юмд тэгэл май гэж гараад ирсэн юм шүү дээ. Би одоо юуныхаа дундуур жоон хараал ирүүлсэн гэж. Гэхдээ хэлэхгүй байхыг хичээнэ бас арай л дэндээд байгаа нэг юм дээрээ. Тэгээд юу нөө саяхан нэг шинэ роман гарсан шүү дээ. Нөгөө нэг Догшин тэнгис гэдэг. Би тэгээд тэрийг хизээ уншснаа санахгүй байна. Гэхдээ ямар ч тааж уншсан. Тэгээд уншаад надад амар таалагдсан. Тэгээд таалагдхаас гаднаас юм жоохон хоржоонтой ч гэх юм уу одоо нэг юм яг монгол хүн гэдэг одоо өнцгөөс би нэг номын баяр дээр нэг тэнтэй тааралдаад ярьжсэн шүү дээ. Яг тэр үед бас нөө жагсаал болчихсон. Тэгээд нэг юм гарахаараа л амар юу болчдөг. Одоо нэг гадаад аймхай гүлгнөөс арслан бар гэдэг үү. Гадаад нэг юм яг бүх одоо дөрвөн журмаар нь ингээ байждаг хэрнээ Монгол дэрэнгүүтээ ингээд яашдаг юм шиг. Гэхдээ яг цаагаараа болохоор бас нэг юм бахархах ч юм уу эсвэл нэг юм өөртөө ихтэй хаа өөртөө ингэж нэг юм happy байх тэр нэг шалтгаан жоохон ховор болохоор ингээд жоохон юу болоод байгаа юм шиг. Тэгээд би эндээс нэг үнсэлж ямар ч зүгээр ихэ жоохон жижүүрийн асуултаар эхэлчихье. Та энэ романа яг хэр удаан хугацаанд төлөвлөж бичиж ингээд өөрөөсөө зайлуулсан бэ? Би 2018 онд Америк нэгдсэн улсын аюугийн сургуулийн олон улсын зохиолчдын хөтөлбөр гэж байдیں۔ Тэнд явсан. Тэгээд тэнд болохоор дэлхийн 30 гаруй орны зохиолч нэг дор цуглаад нэг зочд буудалд хамтдаа амьдраад хамтдаа ууж идээд дундаа нэг галтгоотоо нэг тусдаа өрөөтэй. Тэгээ 3 сар хамт сууж зохиолч бичдэг тийм хөтөлбөр байхгүй. Тэгээд баруун зохиолчдын цуслан юм шүү над чи. Нэг хүүхдийн цуслан гэдэг шиг тийм. Камер тавьчих зохиолчдын реалити шоу гэж тийм. Нөө зохиолчдын нууцлаг ертөнц чи. Тэгээ алуусын зохиолчдын нууцлаг. Тэгээд тэнд нөгөө нэг 30 орны 30 өөр соёл 30 өөр хэл түүх тэгэл зан ааш тийм юмтай зохиолч зэрчгээр ингээд жинхэнэ нөгөө үндэстэн хоорондын мөргөлдөөн тий соёлын мөргөлдөөн тэгэл нөхөрлөл бүх юм өрнөдөг. Тэгээ тэнд ингээд байж ахаар тэр олон зохиолчдын дунд орчхоор би хийм бэ гэж бодхоос илүү энэ монгол хүн гэж хийм бэ? Монголчууд тэр нь юу юм бэ? Энэ олон үндэстний дунд тэр дундаа монгол зохиолч байна гэдэг нь нэр нь яг ямар учиртай юм бэ? Монгол зохиолч хэрвээ байна гэх юм бол тэр нь одоо яг юу бичиж те ямар сэдвээр бичих ёстой юм бэ? Эх орноо ард түмнээ яаж энэ бусдад ойлгуулах ёстой? Ямар өнцгөр нь ойлгуулах ёстой юм бэ гэсэн юмнууд айгүйх бодож исэн. Тэгээд тэрнийхээ хүрээнд тэр identity гэдэг нэг англи үг байдаг шүү дээ. Тэр одоо монголоор яг юу гэж орчуулдаг юм бэ? Монгол тийч нэг юм олон утга илэрхийлдэг нэг үг болохоор монголоор ч одоо заримдаа салгалж л орчуулад байна л да. Заримдаа танигдэл гэж орчуулаад, заримдаа ондоошил, заримдаа ижилсэл гэлтэй. Тэгэхээр одоо монголчуудын одоо бие биентэйгээ ижилсэн нь юу юм? Бид нарыг одоо яг нэг цул болгож идэг тэр ижилсэн нь юу юм? Эсвэл хар үндэстнүүдээс бид нарыг ондоошуулж харагдуулдаг онцлог нь юу юм ч юм уу? Эсвэл хар үндэстнүүдэд танигдсан бид нарын танигдал үүсгэж гэдэг юм тий. Тэр утгаар тэрийг жоохон бясалгаж тийм identity-ийн тухай юм бичиж гэж зур бодож ирсэн. Тэгээ бодлоо. Түрүү өнгөрөх оны сүүлээр биелүүлсэн. Оны сүүлээр бичиж дуусгасан гэсэн үг үү? Тий, нэг 3 сарын хугацаатай тий. Тэгээд редакторт ороод ингээд ингэсээр байгаа. Тэгээд новембер ярихсан юм шүү дээ тий. За. Тэгээд яг ингээд юу яг уншиж хахад бүр ингээд юу яагаад гэдэм блэ? Ингээд нэг юм дуур хүрээчих юм одоо яг би юу гэж хэлэхэд тэр мэдрэмжийг яг сайн яхахыг мэдэхгүй байна. Гэхдээ тэр нэг юуных нь гол дүрийнх нь тэр яг нэг тэмээ олж аваад тэрийг нөгөө юун дээрээ тавиал тэгсэн чинь нэг юм гэр нь баг юутай болж байгаа юм шиг ингээд амар төсөөлөх нэг юм юу гэх одоо нэг төөрцөн хүүхч юм шиг эсвэл ингээд нэг юм
яг ямар юу мэдрээд байгааг ерөөсөй ойлгохгүйсэн заяа ер нь. Тэгээд ингэж байгаа ер нь ингээ марчаад байгаа. Би яг ингэ ярьж байгаа. Сайн л шүү дээ. Сайн л шүү. Ингээ марчаад байгаа ер нь. Тэгээд яг ингээд юу яхад одоо хөвлөд ингээ гаргаад хүмүүс одоо уншсан баг. Тэгээд ер нь хүмүүс яг яаж хүлээж авч байна одоо янз янз юм ярьцгааж байгаа байлгүй. Гэхдээ та ер нь эсвэл хүмүүсийн юу хөдөлж байгаа бэлж байгааг ер нь тоодох юм уу? Одоо бол нэг магтаалтай амар хөөрөөд ч юм уу эсвэл муу үгэнд ингээл реакц үзүүлээд байгаа болсон. Чи одоо тагтаа паблишинг гэдэг хүний өөрөө нийлсэн одоо өчнөө ном гаргацсны ард ер нь чам цайсан. Нөгөө нэг юу ч наалтгаа болцсон л явж байгаа юм шиг байна. Наалтгаа ер нь жоохон болсон. Гэтэ бас би өөрөө юу хийснээ өөрөө маш сайн мэдж байгаа тохиолдолд хүмүүсийн юу хэлэх нь бол нэг төвч чамаагүй. Тэгээ зөндөө олон бас магтаал сонссон. Тэгээд магтуулахаас илүү баярлалаа гэдэг үг зөндөө олон хүмүүстээ бас хэлсэн. Тэр нь жоохон бас сонин байсан. Тэгвэл ер нь юу баха уусаа яг тэр яагаад ер нь би сая бодсон ингээд тийм мэдрэмж яагаад тэр чинь нэг юм яг үнэн байгаад байхгүй яг үнэн бид нар яг тодорхойлоод ийм маа гэдэг ингээд хэлчих чадахгүй мөртлөө бидний ингээд нэг цаана байгаад ингээд нэг эмзэглэл гэх юм уу одоо яг юу гэх юм те нэг юм юмыг тэгэд гол нь өмнө нь яг энэ юугаар биччихсэн зохиол нэг ховор баха те яг нэг бол ингээд нөгөө нэг амир байгаад байдаг шүү дээ ингээд Монгол Чингисээ Монгол одоо ийм тийм юм энэ гэдэг ч юм уу эсвэл одоо юу гэдэг яг тийм байгаад хаад яг нэг ийм сэдвээр барьж аваад яг ингэж нухацтай үзчихсэн ном ер нь ховорхон байгаа. Яг ер нь тийм ном байд юм уу одоо Монголын уран зохиолд өмнө ингэж яг би бас яг айхтар тийм сайн уншигч биш учраас сайн мэдэхгүй дутуу хөтөлдөөс юм байж магадгүй. Одоо тийм ном гэдэг нь ямар ном? Identity сэдвтэй ном уран зохиолын ном гэх юм бол мэдгүй яг нэг сэдвээ барьж аваад гүйсэн нь хэр гэдэг юм болоо. Түүнээс биш яг ингээд ном болгоно л ямар ч гэсэн Монгол хүний ямар нэг юм болоо мэдээж байгаа л да. Тийм тодорхойлж байгаа шүү дээ. Тэгээ одоо ч нэг юм хорон ертөнц чи айгүй хурдан өөрчлөлтүүд нэрөөсөө нэг юм ойлгохын ингээд бүр ингээд тийм жоохон нэг барьж авахад айгүй тийм хэцүү мангар хол ингээд хайж яваад байгаа юм шиг нэг тийм болоод идэг. Тэгээд одоо юу гэдэг ингээд хэлэхэд одоо усууд юу гэдэг сансарт имиж, технологи имиж, ингэж тэгж гээд хахад одоо манайхан модон юутайгаа зурлалдаад байна гэдэг ч л ингээд янз янзаар ингээд хүмүүс ярьж л байдаг. Тэгээд тэр энэ ном ингээд надад асуулт үлдээж байгаа шиг өөрт чинь өөрөө ямар нэгэн байдлаар бас асуулт байгаа учраас ингээд энийг бичсэн байх гэж бодож байна. Тэгэхээр өөрийн хувьд та тэр хариултаа ер нь олсон уу? Ингээд олж хариултаа олоогүй. Яг тэгэхээр миний бичиж байгаа зорилго нь болохоор надад асуулт байгаа тэрийг асуух л зорилготой шүү дээ. Түүнээс би хариулах ч юм уу тий хариултаа олох бол зорилгогүй. Нийлээд хүмүүстэй хамтын намайг хамтдаа асууя тий бие биенээсээ өөрөөсөө тий. Наа чи ер нь бол ингээ би ганцаараа бодоод шаналаа яваад байвэргүй. Бөөндөө хамт шаналаа бодъё. Асууя тий. Яг нөгөө нэг уншаагүй ч юм уу хүмүүст байхад товчлоход ерөнхийдөө одоо Монгол хүний баг орчин цагийн мэдэрж байгаа бүх доромжллууд одоо доромжлол гэж хэлэх нь хайш юм бэ. Гэхдээ нэг юм зовлон одоо ингээд их орондоо байж байгаа мөртлөө амьдрал ахын шаахгүй ингээд мөнгө төгрөг нь байхгүй ингээд ядуу. Тийм учраас ингээд гадагшаага бөөндөө явдаг. Тэгээд яг ингээд онгоц жишээ нь Монголын хил дээр онгоцны буудал дээр жишээ нь үйлчлэгч хүүхэн рүү пэд үсрээл томрол твимэ факт дээрээ тулж исэн тэр нэгэн гүзээтэй ах онгоцонд оронгуудаа гадны юун дээр очихороо гөлөг болж байгаа тухай ч гэдэг юм уу. Эсвэл ингээл харь оронд ингээл ажиллаад явж хахад ингээл хүн амтнд I'm from Mongolia гэсэн чи нөгөөдөл нь өөдөөс нь Angolia Африкийн устай ингээ андуурдаг нэг хин ч ингээ мэдхгүй. Тэгээд тэгсэн тэр нэг гол дүрийн тэр бас их сонио ойлгомжгүй. Тэр яг ингээд
бодит дүрээс нь эсвэл юм нөгөө хүүхний баг юм төсөөдлийн дүрээс нь би өөрсдөө ингэж ойлгоо. Яг ингээд тэр сэтгцэн өвчтэй хүн тэр залуугийн ээж нь юм уу эсвэл би юм уу гэж баг ингээд уншиж байгаа би юм уу гэж бодож байгаа. Нөгөөдөл нь нөгөөдг нь ингээд бүр ингэж байдаг шин ингээд. Наа чин зүгээр танаа улс чинь ерөөсөө юм оршин байдгүй штэ. Чи яг манай ээж шиг юм сэтгцэн өвчтэй юм байна гэж юм гэлтэй. Тэгэл аяа хэцүү. Яг ингээд уншаа бичсэн чи төгсгөлт нь нөгөө нэг аавынх нь хөлтэй тэр ингээд яг би яг тэр хэсгийг уншиж пи гэдэг. Яг тэгээд яг хаа тийм номнууд байгаа манайхаа. Тийм учраас би зүгээр уншаарай гэж уриалж байна. Тэгээд уншаад бас хамт шаналх хүмүүсийн тог нэгээрээ ягаад гэвэл энэ чинь нөгөө бодит байдал дээр ингээд оршоод байгаа асуудлууд учраас. Тэгээд та өөрөө хувь хүнийхээ одоо юун дээр experience дээр тэр гол дүртэй гол дүрээ мэдэрч байгаа тэр хэцүү юмнуудыг яг одоо мэдэрчсэн яг тийм одоо яг цаанад чи амар хүчтэй үлдсэн ингээд нэг юм тийм тохиолдол ч гэх юм уу тийм явдлууд ер нь одоо жишээ дуртад ярил жишээ нь яг ингээд яг хаа тэр нэг яг хаа аюувагийн юун дээр ингээд гэж бодсон юунд ингээд тэгэж ярьсан тэгээд яг хаа ер нь зүгээр энэ тэнд явж явах таа ч гэдэг юм уу эсвэл ер нь байна зөндөөлөө шүү дээ одоо ингээд бид нар ч одоо Чингис хааны байгуулсан агав гүрний төөрөн дээр тэ үлдсэн хэдэн хүн байна. Тэгээд тэр хүний байгуулж өгсөн түүхтэй гавьяа дор бас тэ нэлээд тийм хөөрөв штэ тий. Тэгэл бахархал томтой омгшил ихтэй гэтэл одоо яг байгаа одоогийн нөхцөл байдал маань бид нарын тэр агуулх омгшилтод нэг таарч тохирч өгдөг. Тэгээд тэр нөгөө омгшлоо бусдад хүлээн зөвшөөрлөх бусдаас тэрийг мэдрэхийг айгүй хүсдэг. Одоо гадаад хүмүүс наваа хүндлэх ёстой тийм. Чингисийн Монголоос ирсэн гэхээр мэдэх ёстой гэдэг ч юм уу. Одоо юу гэдэг ч эсвэл айх ёстой, сүрдэх ёстой гэдэг ч юм уу тийм. Тэгтэл нөгөө ертөнц хорвооч одоо 13 дугаар зуунаас хойш хэд хөрөгцсөн юм бэ тий. Одоо бол нэг тийм хамаагүй болчих байгаа штэ тий. Тэгэнгүүт ч тэр эмзэглэлээ тэр нэмзэглэл болж хувирдаг ч юм уу те гих мэдчлэнгийн тийм юмнууд ажиглагддаг учраас те бид нар одоо нэг бахархлын дутмагшилд орсон юм шиг эсвэл одоо омгшлын хилүүдэлд орсон юм шиг те тиймэрхүү нөхцөл байдал үндснийхээ хувьд ингээд бас мэдэрдэг учраас яг юм бичсэн. Тэгээд жишээлбэл Америкт би нэг нэлээд алдартай хятад зохиолчтой уулзаад уулзсан чинь дөө сайн байна уу Монголоос ирсэн гэж тэгсэн чинь өө тийм үү чи хятадаар ярьдгүү гэл тэгж байна. Тэгэхээр одоо хятад хүн болохоор ингэж асууж байгаа мэн гэж бодлоо. Би хятадаар ярьдгүү би хятад хэл мэдэхгүй гэсэн чинь орсоор ярьдгүү гэл тэгж байна. Тэгээ орсол би бас мэдэхгүй гэдгсэн чинь тэгэд чи яаж интернэшнл зохиолч болох гэж байгаа наа нөө интернэшнл програмд байгаа болохоор зохиолчдын програмд байгаа болохоор тэгж байгаа юм л да. Тухайда би өөр ингээд амар гайхаад сонин болоод ирч үт юм уу. Юу шаагаад байгаа юм бэ? Тэгээд би үгүй одоо би зөвхөн одоо ямар ч гадаад хэл мэддэггүй тийм Монгол хэлээс өөр хэл мэддэггүй зөвхөн монголоор бичдэг байсан ч тэр юм маань миний нөгөө тэр уншигчдад монгол хэлтэй уншигчдад үнцэнтэй штэ. Тэгээд та битээр хятад орс хоёрыг даваад Америкт англиар яриа зогсож байгаа үсттэй гэж хэлсэн л дээ. Жахан дургуцлал илэрхийлээд тэгээд нөгөө Монгол нэг амг бардам дутуугийн комплекстэй Монгол хүн чинь 3 хоног нөгөө эмгэнийг бодож уур хүрээд тэгээд нэг өдөр манай нэг Тайванаас ирсэн зохиолч найзтай ховлсон байхгүй юу. Танаа тэр хятад зохиолч чинь намайг тэгж хэлээд. Чи манай хүн бол сайхан эрэлтэй гэсэн чи тэр нэг хятад эмээ болохоор карьер нь одоо зогсоод одоо 90 хэдэн настай хүн багхгүй тэгээд одоо нилээ одоо настай зохиолч хүн гэсэн чи намайг тайтгаар болгож байгаа үгүй хөө юу штэ тэр хүний чинь цаг нь 20 жилийн өмнө зогссон шүү дээ. Чи 20 жилийн өмнө цаг нь зогссон хүнд чи гомдож юугаа хийгээд байгаа бэ гэд
Тэгээд гомдгоо болцсон. Тэгээд тэрнээс хойш гадаадын хүмүүс юу гэж догсчихсэн ч ер нь гомдгоо байсан да. Бас муухай хоржоонтой хэлсэн байна те одоо. Тийм цаг хугацаа алгассан цаг хугацаагаараа илдэг гомдолч гэж одоо юу те. Vitos Mons компани цэник брэнд манай подкастыг дэмжин хамтран ажиллаж байна. За энэ удаагийнхаа дугаартаа бол энэ барагшуунтай төрлийн онцолж байна. Яг байгалийн барагшуун гэдэг зүйл маань бол өөрөө 400 гаруй төрлийн өвчин, сайн эрдэс баялгаар дүүрэн гайхамшигтай хэд байдаг. Гэхдээ уухад бол маш гашуун амттай заваан зүйл байдаг юм аа. За тэгвэл цэник брэнд маань яаж яах гэхээр яг хүний өдөр тавах хэвээр барагшууны хэмжээг агуулаад за тэгээд дээрэс нь уухад тохиромжтой болгож ингэж савлаад та бүхэндээ хүргэж байгаа шүү. За тиймээс цэнигээ уугаарай. Ард түмээ. Тэгээд энийг одоо яг энэ яриул ингээд зөндөл олон юм ярих ах ингээд дараа нь бас ийшээ ингээд халтраад орчих واخ. Одоо юу гэдэг бид нар үнэхээр агуу төвхтэй үнэн ингээд өнөөдөр үнэхээр шахахгүй арчаагүй дорой ац байгаа юу үнэн. За тэгээд энийхээ нөгөө учир шалтгааныг ингээд ойлгохгүй ингээд яг юунаас болоод хин ч гэсэн ийм байдлаараа байгаадахыг хүсэхгүй шүү дээ. Энээс ингээд гарахыг хүснэ. Гэхдээ ийм байдалд орсон шалтгаанаа ч гэдэг юм уу, энийхээ бурууг ч гэдэг юм уу, магадгүй энэс гарах нь шийдлээ ч гэдэг юм. Ерөөсөө нэг нийтээрээ нэг ойлгохгүй байгаа юм шиг байгаа. Ерэн зүгээр хараад хахад. Тэгээ яг хөө тэгээд тэр зүйлийг чинь ингээд энэ нөхцөл байдлыг дээрдүүлэх, сайжруулах тэр нь чинь нөгөө нэг энэ номны сэдв ер нь бас нэлээд тийм хамаатай зүйл байх гэж би зөвөр бодоод байгаа байхгүй. Тэгээд энэ нэг төр орхиж байна. Тэгээд одоо энэ асуудлыг заяа энэ сэдвийг заяа арай жоохон жижиглээд үндэстэн гэж ярихаа бүр арай л нэг тийм том болчих гээд. Шууд танаас салбар руу оруулчих заяа. Тэгээд танаас салбарт одоо жишээ нь яг энэ сэдв ер нь яг яаж буудаг вэ гэх юм. Одоо яг ингээд яг дэлхийн сонгодог уран зохиол мохиолын төрөлөөр энэ Монгол одоо зохиолчийн юу ингээд тэр дунд байх нь битгий хэл одоо ингээд бараг л ингээд бичмэл ном нь айгуу тийм ховор мовор энэ төр гэл тэгдэг шүү дээ. Тэгэл яг хөө зарим нэг улсууд ингээд хаастай монголчууд бараг түүх мөх байхгүй энэ төр гэл нэг өөрийгөө философч гэд нэрлээ явж идэг ганц нэг нөхдүүд бас байдаг ингээд тэгэл. Тэгэхээр энэ танаас салбарынханд энэ нэр нь яг яаж боддог вэ? Жишээ нь ингээд үнэхээр тэгж хэлүүлээл гэх юм уу эсвэл ингээд тиймэрхүү байдалтай. Үнэхээр бидэрт ингээд яг одоо гэдэг дэлхийн ингээд одоо жишээ нь уран зохиолын ертөнцид хамгийн популяр топ болж байгаа номнууд донд мэдээж монгол ном байхгүй байгаа. Бүх цаг үеийн одоо классик сонгодог юм дотор ч монгол ном байхгүй байгаа. Тэгэхэд бас ингээд зохиолч болно гэд. Тэгээ дээрэс нь хүмүүсийн нийтлэг ойлголт бол нэг юм зохиолчд гэж нэг үнэтэй бодлаа савсгансан одоо үс хэзгээ ургуулсан юм гэсэн бас нэг юм ойлголт байгаад идэг. Тэгэхээр энэ яг тэр мэдрэмжийн тухай өөрөөс ч асуумаар санагдаж байгаа. Яг үндэстний юу уншиж байгаа энэ төр нэс бол үндэстний сэтгэлээ нэлээ харагддаг юм санагддаг. Тэгээд одоо бол манад 90 оноос хойш тэг голдоо одоо өг дээдсийнхаа тухай те түүхэн армаануудыг их бичигдэж байна. Уран зохиолын голлох сэдв бол одоо Чингис хаан, Батхан те айгу олон хатан байгаа. Тийм бахан хатад те самар жимс хотлоо ярьсан. Тийм олон хаттынхаа тухай бичиж байна. Одоо тэрийг ингээ бодоод үзэхээр бид нар бас нэг нөгөө агуу явж агаад дунд нь сүүл рүүгээ ч гэдэг юм уу бас бусдын эрхшээлд жахан ороод те тэгээд тэр нөгөө агуу их юм бахархал тэгээд өөхтөө Чингис хаанасаа бусдын одоо хараа хяналтанд ор нэлийн холдож хүндэрсэн ч юм уу те нэг хэсэг 70 жил бол Чингис хааныхаа тухай ярих ирэхгүй байсан шүү дээ те ярих юм бол капут тий тэгээд ингээд дарагдчихаар чинь тэрийгэ заавал гаргаж ирж ярьж те авах хэрэг байна л да. Бас нөгөө талаар тэгээд нөгөө бахархлаа сэргээж авах те олон жил даруулсан тэр бахархал, омогшил, түүхэн санамж те бид чинь нэг ийм ч биш шүү бас ийм хүмүүс шүү гэдэг ийм бахархлаа ямар ч үснэг сэргээж аваад нэг айтайхан хүний өдөөс их цараад ярьчих хэмжээнд нэг те өөртөө ихтэй болох хэрэгтэй шүү дээ үндэс чинь те хүнээр ярих юм бол
тэр ажлаа бол сүүлийн 30 жил хийсэн байх гэж бод. Би эхлээд бол түүхэн харамал өвчтөг гэж тэгдэг байсан. Одоо бол би ихтэй яг энэ өнцгөөс ерөөсө бодж үзэж байгаагүй юм байна. Ягаад тэгэхээр ингээл тэгэл нэг судалгаа модалгаанч дутуу ийг ч гэсэн ингээл нэг юм үнэ худламыг тэгэл нөгөө нэг юм худлаа зайжад дэлзэн ба энэ төр гээд. Гэхдээ нэрээ ялч өмнө нь тийм тэгэл нөгөө бид нар ч нөгөө нэг юм одоо жишээ нь юугаа Чингис хаана ярихгүй байхын зовлон гэж шинэ мэдэхгүй байгаа тохиолдолд тэр бичиж байгаа тэгж популяр одоо нийт төгсөн тэр юуг бол бас шүүмжлэх жоохон юу л яг ойлгох юм байна л да. Тэр нь өмнө нь тийм одоо энэ хүмүүс чинь ингээд шашнаа шүтэх хэрэггүй, Чингис хаанаа ярих хэрэггүй, үндэснийхээ хувьд би эднэр юм мундаг гэж бахархах хэрэггүй. Та нар зүгээр л ингээл үндэснээрээ тэмбүүтэй те ийм ядуу ийм баргал жалганы одоо борог алмас чөтгөр шиг хүмүүс байсан гэд ойлгуулчихсан те. Одоо зарим нь бүр бид нар тиймч байсан гэд бүр ойлгочихсан явж байгаа. Баг тэрийг мангар амар бахархалтай ярьж байгаа. Үнэхээр тийм байх хэвээр энэ хойд талын ахнар ингэсэн шүү. Новшнууд аа. Тийм ингээ явж байхаар ч тэрийг чинь сэргээж ярих те. Үгүй бид нар чинь Чингисийн удам те Анва хатны удам өвлийн ээжийн удам гэж ярих хэрэгцээ үнэхээр байгаад байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээгээ болохоор энэ сүүлийн 30 жилд ямарч байсан ингээд идэвхтэй бичээд хүмүүс нь уншаад те ингээд нэг үндэсний ой танд үгүй шүү гэсэн юм бас суусан байх гэж бодож байгаа. Тэгэхээр эхлээд би бол бас залуу хүний өвднээс те яасаа удгартай бичдэг ингээд боддог байсан бол одоо бол ойлгож эхэлж байна. Тэрний дараагаас те энэ чинь өөртөө ихтгэлтэй болсон ингээд монгол хүмүүс би чинь бас одоо бас ч хоосон гар биш шүү те. Би чинь бас дудамтай бол дудамтай, судартай бол судартай шүү гэж те. Тийм болцсон хүн чинь те. Өмнө нь болохоор ингээд би яг ах эгч нарын яагаад өөрсдийнхөө тухай бичээгүй явцсан бэ? 90 оноос хойш те. Ингээд яг мэдээд байгаа байхгүй яг ингээд тэр тухайн түүхэн цаг хугацаагаар жоохон хүүхд туулаад гарсан учраас өмнө нь би ингээл те 90-аас юу дардаг гахаа зөөдөг байсан яадаг байсан ингээ бичгээд миний энэ түүх чинь ингээд тийм уран зохиолын материал биш те энэ бол одоо юу ч биш гэж бодоод байсан байхгүй тий яг өөртөө ихтгэлгүй хүн байгаад байгаа шүү дээ. Одоо болохоор ингээ үндэсний өөртөө итгэл сэргэхээр хэний манч түүх сонирхолтой би өөрийнхөө түүхийг өгүүлсэн сонирхолтой энэ бол уран зохиол мөн энэ бол ингээд сайхан бичиж чадвал урлаг мөнгө гэдэг тэр ихтгэл рүү ер нь орчоод байгаа байхгүй. Тэгэхээр энээс хаашаа бол одоо бидний хүсэж байгаа те одоо орчин цаг энч гэдэг юм уу те одоо яадаг чи юм орчин цагийн монгол хүнийг дотооддож гадагшиж ойлгуулахад хангалттай зохиолууд гарах байх л гэж бодож байна. Ер нь гарч эхлэх байгаа юм шиг надад зүгээр санагцсан. Одоо тэр нөгөө нэг хугацааны л явдал байхгүй. Би миний махын ном надад бас амар таалагдсан. Яг тэгэхээр тэр чинь яг нэг юм хилмигдэл өнгөрсөн үеийн тухай яриад байгаа юм шиг мөртлөө ингээд цаанаа бас ингээд яг тэр чинь нэг шугам нэг орчин цаг яваад байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр яг өнгөрсний тухай яриад байгаа юм шиг боловч тэр юм чи ерөөсөө ингээд холдоогүй алга болоогүй ингээд стил ингээд байсаар байна гэдэг. Тэгээ би зүгээр сая таны ярианаас ингэж ойлголоо. Ягаад бид нар ингээд бахархлын төтөлд ороод одоо юу гэдэг ингээд нөгөө нэг тэр юмаа ингээд сэрээд аваад дандаа нөгөө нэг бахархалтай юм аа л дандаа ингээд түүж бичээд исэн гэсэн утга гарч ирж штэ. За тэгээд одоо ингээд бахархалгүй юмаач гаргахад одоо болохоор нэг тим юмаа бэлэн болчихсон. Илүү нөгөө үнэнтэйгээ одоо ингээд нүүр тулах ч гэдэг юм уу ингээд илүү нэг юм прагматик одоо тим хандлага руу ингээд шилжиж байгаа юм шиг санагдав. Би тэгээд төсөөлөхөр чинь яг түрүү ингээд тэр одоо ганцхан юу зөөж исэн амьдрал жишээ нэг орон зохиолын материал биш гэж бодож исэн хэрэг чинь Манусын үеийнхэн бол тэгж бодохгүй хаа. Бидний хувьд бол яг тэр хүн ингээд жишээ нь яг нэг монгол хүн яг тэр арчлын тэр одоо шилжилтэн дунд яаж ингэж амьдрал ахуйн ингэж самарч сүрж янз бүр болж байсан. Яг тэр гадагшаа дотгошоо явахуудыг тухайн энэ нөхцөл байдал монголчуудыг хоорондоо ямар байсан, юун дээр бүтлгүүцсэн ингээд яасан гэдэг чинь ямар зовлон туулсан ингээд зохиолч амар гоё. Кинон дээр ч гэсэн одоо ингээд өмнө нь ингээд өөрсдөө голоол байгаагийн зовлонтэй бид нарын одоо энэ нэг өрөөнд суугаад кино хийхэд энэ өрөө нэг л мяа байна ч гэдэг ч юм. Энэ голоол байгаа хандлага ингээд айгүйх байдаг. Тийм болохоор ингээд нөгөө нэг өөрсдийнхөө байгаа байдлыг харуулахгүйгээр ингээд
зохиомлоор ингээд тэгээ баруун нэг кино миноноос хуурчаад хадагта та юу захиалах вэ гэдэг тий. Тэр чинь ингээд өөрөө зөвөр өөрсдийнхөө байгаа байдлыг гойчилж хүлээн зөвшөөрч чадахгүй шууд гойчилж байгаа байхгүй тий. Иймэрхүү хандлага чи одоо бол засраад одоо хинчгэл тий өөрийнхөө үннийг олвол өгүүлчих тийм зөрөгтэй болж ирж байгаа. Энд чинь бас хугацаа ордог юм билээ л тий. Тэгээд энд яг нэг юм ихтгэл найдварч юм шиг одоо зүгээр ингэж бодоод байгаа ингээд нэг бидний нэг юм өөрсдөө голдог нэг хандлага нэг талаас. За нөгөө талаас болохоор тэр нэг юм юу яаж байгаа одоо омгшдаг юм яг нэг энэ хоёр чинь нэг хоорондоо нэг л авцахгүй ингээд яагаад байгаа шүү дээ. Тэгээ одоо магадгүй явандаа зүгээр энэ хоёр ингээ хоорондоо нэг ойртож нийлэхийн тулд чинь эхлээд үнтэйгээ нүүр тулаад за бид нар ийм байдалтай байна гэдэг чинь. Гэхдээ тэрийгээ илүү нөгөө нэг юм юу харах хэрэгтэй юм шиг байна л да. Яг боддоор гэх юм уу? А яагаад өнөөдөр жишээ нь манай улсын юм арчаагүй байна вэ ч гэдэг юм уу? Гэл тэгэхэд ингээд хүмүүс ингэж гэдэг байхгүй. Надад тэр хандлага юусоо таалагддаг. Монголчууд нүдэлж байгаа. Монголчууд ийм, монголчууд учраас ийм, монголчууд учраас тийм, монгол шиг л лалар юус байхгүй гэл ингээд одоо юу гэдэг бүх юмний шалтгааныг ингээд нөгөө тийшээ эсвэл одоо нөгөө талаар ингээд монголчууд одоо тэнгэр заяатай майтан дэр гэдэг. Тэгэхгүйгээр ингээд яг ингээд бодит одоо яг нөгөө болж байгаа процессыг хараад яг гоё шалтгаан юу байна. Тэгээд энийг яаж засах уу гэл ингээд цаашаага ингээд явбал манай ус ингээд гоё болох байх гэж боддог. Гэхдээ айгүй удах байх уу эн чинь ингээд хитгэн үгэнд багтчихж байгаа юм шиг мөртлөө ингээд сая одоо ингээд бүх юм тийм цаг хугацаа авдаг. Нийгмийн өөрчлөлт шинжилт гэж юм чи ингээд сайхан өөрийнхөө цагийн хуваараар явдаг тийм их мань эдийн захиалгаар нэг нийгмийн захиалга байхад тийм байдаг байх. Тэгээийнхаа дунд нь бид эдийн амьдрал тэгэл харин урсаал өнгөрөх байх. Тэгээ бас нэг юм зохиолын материал болдог. За би ч сая юу ярих гэж байгаад мартаад тойроод төвч. За нэг асуултаа хараадах. За тэр зохиолын тухай би нэг ингэж асуучихсан байна. Тэгээд яг хүмүүсийн ийм тийм яг таны өөрийн чинь хувьд яг та тэр юунда ер нь сэтгэл хангалуун байгаа юу эсвэл одоо ингээд нэг жоохон дараа нь ингээд уншихаар одоо нэг киноч чинь болохоор ингээд жишээ нь зарим киноч нэг өөрийнхөө хийсэн киног ингээд үзэж чаддгүй гинэ ингээд нэг үзэхээр ингээд эндээс нь жингчдэг байж тэгчдэг ч байж энэ нэг камерын дүрсийг ингэчдэг ч байж ч гэдэг ч юм ингээд нэг амирын өөс юмнууд нь харагдаад ингээд тэгээд одоо таны хувьд яг та өөрөө тэр бичсэн зохиолтой яг хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Эсвэл одоо юутай дутуу санагцсан хэсгүүд ингээ байгаа бол яагаад гэдэг ч юм уу. Тэр өөрийнхөө яг хүмүүс уншаад бол нэг л одоо манай мичгэл юм байл л шүү дээ. Ингээд ингэсэн тэгсэн тэгэл яг ихэнх нь. Тэгэхэд яг өөрийн чинь хувьд тэр хийсэн юм аа ерөөхдөө юуг нь мэдчихэл байгаа л да. Хэрийг нь. Тэгээд миний өөрөө үнэлгээгээр бол яг надаас гарч болох юмнуудаар хэмжих юм бодвол яг хөөрхөн гэдэг англиар cute гэдэг англиар. Яг бас нэг хөөрхөн хамтай. Яг хөөрхөө. Бүр ингээ хамаг юмаа би тийшээ өгөөл яа ингээл та хамгийн лаг юмаа хийцэн мэдсэн гэж бол бодохгүй л байна л да. Гэтэ ер нь ингээд одоо цаашаага юу байна гэхэр чинь 3 жил бүр юу сурна гэхэр чинь бүр азраг болно. Тэгэл тэнгуү чи ингээд яг одоо нөгөө юм гой сэдвүүд барьж аваад ингээд яхад бол бас амар зөвөн зохиолууд гарах байхаа тэгэл нөгөө нэг гадагшаага орчуулагдчих байна. Тэрний төлөө л харин тий явж гин тий. Тэгээд юу юм шүү. За яг хөө тэр зохиолын сэдвч гэдэг юм уу эсвэл одоо хүмүүсийн юуч гэдэг юм уу яг тэрийгээр ингээд ярихад бол зөндөө юм ярьж болох байх. Тэгээд энэс ахуулаад одоо нэг яг ингээд та сая нэг тэр зорилгын төлөө гэд хэллээ шүү дээ. Буюу ингээд жоохон бас дэлхийд ингээд гарах нэг дэлхийд гарах гэдэг нэг амар тийм утгаараа биш гэж би ойлгоод байна л да. Зүгээр за Монгол хүн чинь орчин үед Монгол хүн бол нэг иймэрхүү байгаа, иймэрхүү жаргал зовлон туулж явж байгаа шүү. Хүүхдүүдээ гээд нэг юм харуулах нэг юмтай байх шаардлагатай байх те. Тэгээд энийг хийхэд одоо бол хэцүү байгаа л да. Яг одоо яг дээрэс нь тэр гадны би зүгээр хальт сураг сонсоход гадны зохиолчд болохоор ингээл зүгээр номоо бичээл ингээд юугаар кофе шопор хийсэл сайхан кофе уугаал ингээд энд ч нэг очиж бичээл тэнд ч нэг очиж бичээл тэгэл нэг сайхан тамхи байгуулаад ингээл энэ юм ууны сен мөрний эргээр алхаж малхаал. Нэг юм гарууд нэг амар юм easy амьдраад байгаа юм шиг санагдаад байхгүй ингээд хараад тахаар. Тэгэл нэг юуных нь одоо лоялти ч гэдэг юм уу тэр нөгөө мөнгөн цахаа ороод ирчих. Тэгэл ингээл нэг юм
яваад монголчин болохоор би одоо хараад хахад ингээд нөгөө ном бичиж байгаа юм чинь номоо бичээд баг өөрөө редакторлаад өөрөө хавцсныхын дизайныг гаргаад өөрөө хэвлэлийнхэн зардлыг гаргаад тэгсээ өөрөө ингээд номын баяр маягаар талбай дээр нэг асар масар засцаа ингээд нөгөөтгө зарж байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ ч ихтэй амар хэцүү үсттэй ер нь тэгээд нөгөө талаар тэр гадныхны туулж байгаа юу бас хэцүү. Ягаад тэгэхээр тэд нар чинь нэг өгүүлэлэг хэвлэх сэтгүүлд хэвлүүлэхийн тулд одоо хэдэн зуун сэтгүүл рүү явуулаад баахан rejection тий одоо тэнцэхгүй байна гэсэн хариу аваад арай гэж нэг юу яагаад манайх шиг тийм одоо ингээд нэг юм ирээчжэл дурын сонин сэтгүүлдээ хэвлүүлдэг ч юм уу тий нэг юм ирээчжэл хэдэн төгрөг явуул авч хэвлийн газарт өгөөд маргааш нь бестселлерийн 3 зогсож идэг тийм эрхчлөлөө байхгүй шүү дээ. Тэгээд нэг ном нь гарахын тулд баахан сэтгүүлүүдэд өгүүлэг нь гарч хэвлийн газруудад их танигдах хэвээр хэвлэлийн газруудын за энэ чинь аятайхан өгүүлэг тэнд үзэгдээд тахан гайхах хөхт юм уу гэд сонирхох хүртэл айгүй хугацаа хоорно. Тэр хооронд яг тэр нэг ядуу зүдөө теста бүх ажлыг чинь хийн те үнэхээр зовн тэр чинь тэгж жагаад арай гэж нэг хэвлэлийн газруудын харцсан зөртгөөр те дараагийн нөгөө армааны тухай бүхэл бүтэн номны тухай ярьж эхлэв штэ. За арай гэж нэг тэр нэг хэвлэгдэл азтай байна. Тэгээд нөгөө CNN-ийнхаа ирэхээр кофе уугаад алтандаа гэж үү. Тэгтэл тэр чин одоо 1000 хүнээс 3 ч юм уу 4 ч юм уу байгаа штэ. Тэг чин айгүй хөрсөлтөөнтэй зах зээл тэгэхээр бус нь бүгдээрээ яг тэр нөгөө нэг юм насаараа хэвлэлийн газруудад тоогдоогүй тэр амьдралаараа ингэж амьдарч байгаа шүү дээ. Нэг дотроо өөрөө зохиолч тэгээд тийм бүсэлтэй баахан таксинд явсан, баарнд ажилласан юм залуучууд зөндөө байгаа шүү дээ. Тэгтэл манад бол 2 сарын цалингаа цуглуулж агаад нэг жижиг шүлгийн төвөр хэвлүүлчихэж шүү дээ. Ягаад гэвэл тэр чинь чиний шүлэг чинь мяа байна гэж буцаах хинч байхгүй. Айгүй гоё эрхчлээд байгаа байхгүй. Тэгээд нэг талаас тэр нөгөө талаас ийм нөгөө 3 сая хүний одоо тий оюун санааг нэг учиргүй ингээ хэвлэлийн шатлалаар ингээл боож хаагаал чиний их мяа байна чи буцаа чи бойл гэд ингээд авах нэг утгагүй санагддаг. Хүмүүс мөнгөтэй нь хэвлээл тий тэгээд тэр чанартай байна уу чанаргүй байна уу хамаагүй тэгээд эцсийн үр дүн эртсийн үнэлтийг уншигчлаа гэж тий цаг хугацаа шүгэн тэгээд тийм болохоор системийн шал өөр тэгээ зовлон жаргал нь бас өөр. Тийм. Манад бол нөгөө юм хэвлэгдэх уншихдаг эрхчлөө нь арай 50 болохоор надад бол айгу гоё санагддаг. Залуу. Ядууч гэсэн. Гоё штэ. Тэр юу гэдэг вэ? Гадаад болохоор ингээд манайхан зүгээр ингээд мөнгө өгөөд хэвлүүлчихдэг шиг тийм гэж ер нь болтгүй юм уу тий? Одоо яг нөө self publishing гэж байна л да мөнгө өгөөд зүгээр printing нөө хэвлэлийн үйлдвэрт аваачаад мөнгө өгөө хэвлүүлчихдэг. Тэнгүүд тэр чинь хэвлэлийн үйлдвэр чинь ерөөсө publishing биш байхгүй одоо хэвлэлийн газар биш байхгүй. Тэнгүүд хэвлэлийн үйлдвэр чинь ингээ өөр жинхэнэ нөгөө нэг саяны хэлдэг шиг өөрөө бичээл өөрөө редакторлаад ингэсэн юм чинь хэвлээд өгч штэ мөнгөний аваад тэгэнгүүт тэнд нөгөө нэг зах зээл нь болохоор тим юм хүлэн зөвшөөрдөг болохоор энэ редактор байхгүй, редакц байхгүй, юу байхгүй тий зүгээр л нэг урт дурын нөхөр өөрийнхөө ямиг мөнгөөр хэвлүүлсэн байж тээ. Тэгвэл уншихгүй гэд хинч уншдаг болохоор заавал тэр паблишингийн журмаар явах шаардлагатай болчиход байгаа байхгүй. Тийм мэргэжлийн редакц ажиллаж байгаа гэдэг утгаараа сонирхолтой. Тэгээд яг бас яг ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ ингээд одоо манайх болохоор хэвлэх унших эрхчлөө нь арай жоохон илүү байна гэд сайн ярьлаа шүү дээ. Тэнгүүд сая зүгээр төсөөлөхөр магадгүй тэр одоо олон редакцууд яг юугаараа тэр зохиолын чанараарч гэдэг юм уу яг тэгж явдаг болов уу эсвэл бас яг цаана жоохон тийм цензуурнууд бас нэлийн байдаг болов гэж зүгээр сая зүгээр гинт тэгж юу байх эргэлзэх бодол төрж байна. Та яг тэр тухай ер нь яг тэр процессыг яаж явагдгийг одоо нүдээр харсан ч юм уу судалсан тиймэрхүү юмнуудыг одоо зүгээр ингээд бодолтой ингээд жишээ нь Европын орнуудаар ингээд жишээ авъя. Бидний зүгээр ингээд баг бахад одоо жоохон байхын төсөөдлөөр бол ингээд за Европ гэхээр гоё ардчилсан хүний эрхийг дээдэлдэг ийм мундаг тийм бам гэлэл тиймэрхүү юмнууд
сонсч үзсэн. Тэгээ сүүлийн үед одоо мэдгүй яг тэр мэдээгээр гарч байгаа юмыг үнэн худлааг нь шүүгдүүлж байгаа хэцүү баг. Гэхдээ ингээд жишээ нэг юм улс төрийнхаа үзэлгүй юунуудаар ингээд хуваагддаг ч юм уу ингээд нэгтэл нь ингээд нөгөө талаа жоохон бас нэг бацгат байгаа ч юм шиг тиймэрхүү ингээд болдог ч юм байна. Тэгээд нөгөө нэг юу байдаг штэ жишээ нь ийм нэг канонд ингээд нөгөө нэг хар хүн тоглолцлаа барьчлаа гэл нэг хэрэлдээл янз бүр болоод байдаг штэ. Эсвэл одоо тэр ижил хүснүүдийн ясын ингээд нөгөө нэг хуваагдал хэрэлдээл ингээд. Тэгэхээр яг тэр юмнууд нь яг нөгөө уран бүтээлч хаа юунд хэрэг байдаг юм бол эрхчлөө гэх юм уу. Одоо нөгөө нэг хэнийг Петер Хандке гэлөө. Петер Хандкег нөгөө Нобель авсан чинь хүмүүс өөр амар буу юм болоод бочгоодсэн шүү дээ. Тийм тэр нэг Петер Хандке чинь Европт бол айгу нэр хүнд муутай улс төрч нөгөө нэг Славдан Милошевич гэдэг лөө тэрний найз ахгүй юу. Тэгээ тэр утгаараа тийм улс төрийн хувьд айгу бурангуу дайны гэмт хэрэгтний найз гэдэг утгаар нь да тэгээд оршуулганд нь очиж шүлэг уншсан гинэ дээрээ тий тэр бүх үйлдэлүүд чинь одоо тэр Милошевичийн улс төрийн үзэл яг юу яаж чинь зөвтгчин гэсэн үг гэдэг утгаараа Петер Хандкег Нобель авахтан чагсан л да. Ерхүүдэд тиймэрхүү ямар нэгэн байдлаар олон нийтийн эрх ашигт жаахан муухай ч юм уу халтаа ч юм уу тий үйлдэл гаргасан хүмүүс мэдээж зохиол бүтээлийг нь ч юм уу суртахууны утгаар нь шүүх гэж үзэн ш та. Гэхдээ одоо Нобельч гэдэг юм уу тийм том хэвлэлүүд нь том юунууд нь болохоор яг бид нар энэ хүний улс төрийн үзэл бодол биш бичсэн зохиолт нь өгч гинэ гэж тэгэл амын тавилчл харагдсан. Барууны хэвлэлийн зах зээл ч айгүй нарийн л та Америкийн чир Англи, Европын ерөнхийдөө ижлэхэн тэр нь болохоор ингээд одоо нэр нөлөө олоогүй одоо залуу зохиолч байвал яг ингээд өөрийгөө менежлээл ингээд сэтгүүлүүдэд юмнуудаа явуулаад ерөөдөө сэтгүүлээр анх танигддаг. Анхта сэтгүүлээр уншигчдад биш хэвлэлийн зах зээл дотроо танигддаг. Ерөөдөө авьяастай мундаг залуучуудыг сэтгүүл илрүүлээд одоо өгүүлэхийн төвшөнд ч юм уу, яруу найргийн төвшөнд ч юм уу сэтгүүлүүд илрүүлээд тэднээс гарсан хүмүүс чинь хэвлэлийн одоо паблишеруудын хараанд урцдаг байхгүй. Тэгээд дээрэс нь одоо нэг хүл өмбөгт нэг тийм скаутууд энтергээ байдаг шүү дээ. Ингээд энэ хэрэгээр улс орнуудаар яваад авьяастай хүүхдүүд тодруулаад явж идэг. Тийм юм ч гэсэн манай салбарт уг нь би скаутууд тэгээд ингээд улс орон одоо Монголд ч юм уу тий Казахстанд очивол тий танаас одоо хамгийн авьяастай зохиолч нь аль вэ? Хамгийн нэртэй зохиолч нь аль вэ? Яг юу ч чинь ямар сэдвэр чинь гэдэг ч юм уу ингээд тандал тэгээд шинэ авьяас илрүүлэлтээ бас явж идэг тийм нэдвэртэй агентууд байна. Тэгээд дээрэс нь ингээд өөрөө нэгэнд юу яагаад сэтгүүлийн хэмжээнд танигдаа за одоо хэвлэгдэх боллоо гэдэг бол чамтаа гэрээ ихгүй чи заавал өөр ингэсэн агенттай байх хэрэгтэй гэдэг ч юм яг л нэг супермодellүүд гэдэг чинь өөр ингэсэн агент жижигчд бүгдээрээ тэр шиг бас агентын зарчмаар явдаг. Тэгэхээр эхлээд залуу зохиолч бол заавал одоо гав сэтгүүл танигдаа тэрийнхаа дараа хэвлэлийн хараанд өртөөд тэгээд хэвлэлтэй намаа өгөх бол агенттай болох хэвээр агент чинь дараагийн зохиолуудыг чинь ингээд аваад те манай ийм авьяастай хүн ингээд бусад хэвлэлийн газруудад чиний өмнөөс 8 хийж өгөн те тэргээд хувиа аавна гэдэг ч юм ингээд яг л нэг бүтцэн нь бол маш тодорхой. Тэгээ амар олон шатлалтай. Тэгээ манад бол тэр бол аль нь ч авахгүй тий. Яг publishing house-ууд бол айгу мундаг хөгжиж чинь л дээ сүүлийн ялангуяа 20 жил. Тийм байна. Ер нь нэг төвхтэй юм а тий. Юу гэсэн ч үгүй. Амар ингээд зүй сая гэж захтаа нэг төсөөд яг ингээд нөгөө нэг баах юм руу ингээд юм явуулаад ингээд ийм юу яагаад одоо татгалцаа хариу аваад ингээд нэг тэрээд ат царайлаад явж байгаа тэр нэг юм Европ багийг ч юм уу ингээд төсөөлөд ингээд басан чи Asahi Superdry Namajocki брэнд манай подкасттай хамтран ажиллаж байна нөхдөө. За энэ бүтээгдэхүүн бол дэлхийн хамгийн анхны лаазтай задгай шар яриг юм аа нөхдөө.
Өөрөөр хэлбэл задгаа пивний тэр хөөс, тэр амьд шинж чанар, тэр гайхамшигтай амтыг лаазан дотор хийгээд бид бүхний ширээн дээр тавьсан бурхны бэлэг гэсэн үг. Харин хэрэглэхэд жоохон яривхтай андууд эхлээд энийг дөрөн гараад цайтар хөргөөд хөрөгчнөөс гаргаж ирээд таглааг нь бүтэн мулт задлаад за тэгээд алгаараа бариад хоёр талаас нь хөөсрүүлээд мэдэрч таашааж явах хэрэгтэй шүү антөгтөө. Баярлалаа. Манай нөгөө Стивен Кинг гэдэг нэг зохиолч байдаг штэ. Аимшигын зохиол өчтдөг. Манай хүн болохоор анхны нөгөө нэг татгалцсан хариу нэрэнгүү танада 100-ийн гадаас шагаад тэгээд нөгөө татгалцсан хариугаа өлгсөн гэж байгаа юм. Тэгээд нөгөө нэг дээрээс нь авсан хариунуудаа нөгөө татгалцсан хариунуудаа өлгөө байсан чинь нөгөө нэг 100-ийн хадаас нь гулцаагаад даахаа болоод тэгээ хажууд нь 200-ийн хадаас гадаад өлгсөн гэж байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн тэр хүн бичээ мод одоо дэлхийн одоо хамгийн супер зохиолч болсон байна. Тэгээс ялчгүй тийм нэг хэцүү чанга өрсөлдөөнтэй газар чинь ингээд ялчгүй нэг юм хамгийн л шанцтай одоо хамгийн тийм ингээд ийм бүх талаараа одоо төвчээрч гэдэг юм уу авиас зөвхөн нөгөө нэг юм авиас онгод монгод бас биш байх шүү тийм ингээд тийм олон татгалцсан хариу хүлээж авсан ч гэсэн ингээд бууж өгөхгүй юма бичээд тэгээ нөгөө талаар паблишерууд ч гэсэн зөвхөн чиний авиасыг харж байгаа хэрэг бас биш байгаа шүү дээ. Нөгөө талаар тэдэр чин зарагдах өөрт нь ашиг өгөх номооч гэсэн харж байгаа шүү дээ. Тэнд нь болохоор цэвэр уран зохиолын бас гайгүй туршицууд энэ төр те хэлмэгдээд тэр паблишингийн хараанаас ингээд үлдчих магадлал асар өндөр байхгүй. Тийм болохоор ерөөдөө паблишер хаусууд нь хоёр янзтай байдаг. Нэг нь болохоор ингээд нэлийн тийм жанраар фикшн одоо тийм арилжааны юм хэвлэдэг. Нөгөөх нь болохоор тийм яг уран зохиолын юмнууд хайдаг. Одоо уран зохиолын чинхүү тасархаа нээлтүүд хайдаг. Эсвэл тэр нөгөө нэг амар том жанр одоо мөнгө олдог номнууд хэвлэдэг паблишингууд нь нийгмийн хариуцлагаа өөртөө хүлээгээд тий 90% нь одоо арилжааны ном 10% нь бид нар цэвэр уран зохиол хэвлэнэ гэдэг ч юм уу бас нэг иймэрхүү бодлого бас байдаг тий. Тэгээд нөгөө юу яадаг тэр массын номнуудаа зараад мөнгө олоод олсон мөнгөөрөө цэвэр тэгдэг. Тиймэрхүү юмнууд бас байдаг. Тэгэхээр Монголын нөгөө нэг юм хин дуртай нь юу дуртайгаа хэвлэх боломжтой нь гоё гэж хэлдэг нь болохоор уран зохиолын бүх шин туршицыг бид нэр түүхий одоо тий алдаатай оноотой бүх юутаа бүгдийг амсах боломжтой юм шүү дээ. Тэгээд сайхан ярианаас ингээл юу ажилтай тэр нэг юм зөрчил харагдаж шүү дээ. Одоо арилжааны ном ба одоо яг цэвэр уран зохиол бахал энэ төр гэл яг тэнгуут чаа энэ дээр яг нэг асуулт нь болохоор би зөвхөн уран зохиолыг бол зэнд чинь ингээд хүний амьдрал одоо юу гэдэг хүний бодол мэдрэмж одоо юу гэдэг жаргал зовлон одоо асуудал бэрхшээл адал явдал хайр хагцал гэл амар олон ингээд ер нь хүний амьдрал хамаатай бүх юм байдаг шүү дээ. Тэгэл уншсан хүн ингээд одоо ингэдэг ийм болдог тийм болдог ингээд юм давуу сайхан талуудын зөндөл хүмүүс ярьж байдаг. Тэгээ наадах чи яагаад ийм сонин юу болчих вэ? Цөөхөн гэх юм уу те ингээд ашиг олдгоо. Энэ ингээд ийм сүүлийн үед тогтсон ойлголт юм уу эсвэл ер нь аль эртнээсээ тийм байсан юм уу? Ер нь байсан баха. Буур нэгдүгээр дайны дараагаас Америкт хамгийн их хөгжсөн юун жишээлбэл Pulp Fiction гэдэг. Тэр нь болохоор ийм хамгийн хямдхан цаасан дээр хэвлдэг метронд ч юм уу галтернд уншчих боломжтой тэгэл хайчдаг. Тэгээд тийм цаг нөхцөлд зориултаа тэгэнгүүт тэнд ингээд одоо хамгал байдаг адал явдаг аимшиг маимшиг одоо бүх юмыг ингээд өгчдөг эротик тий. Тэгээд тэрнээс үүдэлтэйгээр энэ амар ашиг олох юм байна гэд. Яг тэрнийхэн жороор бичдэг хүмүүс ингээд агиух олшроод тий. Одоо тэгээд тэр чин фэнтези юм уу мистери энтергээд жанрууд нь ингээд яагаад тэргээ бид нар жанр фикшн гэдэг. Тэрийг ингээд нэг муулаад байгаа юм бол бас биш. Яг бол тэр чин ингээд нэг тийм яавал хүн айдгүй яавал хүн одоо ядгийн тачаадгүй яавал хүн ингээд амар ингээд энд шимтдэггүй тий ингээд бүх юм нэргэдээ юм хүний нэг том сэтгэл хөдлөлийн том бүхэл бүхлээр нэгж хөдөлгөж байгаа учраас ирж ингээд
тий. Ер нь ингээ байж идэг. Яавал уйлуулах уу гэдэг юм уу тий. Тэгээ ерөөдөө тийм арган жахан тодорхой. Тэгэхээр одоо тэр жанр фикшнийг яаж өчөх вэ тий. Тэгээд энэ нь болохоор тийм жорон жахан тодорхой болохоор энэгээр ингээ бичдэг тий. Тэгээд амжилт олох магадлал айгүй өндөр сайн биччихвэл мөнгө хийх нь тодорхой л байдаг юм шиг байгаа юм л та. Тэгтэл нөгөө талд чинь болохоор хүний сэтгэлийн тийм шууд одоо ил биш маш нуугдмал даалт өөрөө ч ухамсарлаагүй байсан тэр юмнуудыг нээж харуулахыг хичээж байгаа тийм сэтгэл зүйн нарийн юмн дээр ажиллаж байгаа хүмүүс чинь тэ арай өөр төрлийн байгаа шүү дээ. Тэгээ тэрийг болохоор уран зохиолынхаа угаасаа л ойлгодог. Тэгээд жанр фикшн хаад үзээд байхаас илүүтэй энэ чинь бас нөгөө нэг юм сэтгэлгээний өөрөөр илэрлүүд байна нэгдүгээр. Хоёрдугаар бас энэгээр дамжиж амар олон хүн номонд ордог шүү дээ тий. Тэгээ эхлээд ойлгомжтой тий сонирхолтой, адал явдалтай, зугаатай юмар дамжаад дараа нь тэрийг уншиж ханахаараа нэг 18 19-т уншиж ханахаараа хорилоо очоод тэр Достоевский гэдэг нь юу юм бол гэж бодож эхэлдэг ч юм уу тий. Ягаад бол тэр хүнд чинь нэг унших дадал өөрт нь суучхаар дараагийн юм барьж авах сэтэл төрдөг ч юм уу. Тэгэхээр нэг амар юу одоо дайтад байх юм бол байхгүй. Уусаал юм хоёр юм байж л байдаг. Чи уусаа нөгөө зоосны хоёр тал гэдэг шиг юм байна шүү дээ тий. Зоосны хоёр тал. Кинонд ч гэсэн блокбастер тэгэл арт хаус гэж явж байгаа тий. Яг хөө тэгээд энэ хоёрын хоорондын нэг юм тэнцвэр яг юм алдагдах ч гэх юм уу. Тийм над зүгээр тэгж мэдрэгддэг ер нь баггүй Монголд жишээ нь ингээд. Одоо ингээд тэнцвэрийн болохоор ингээд бодлохоор алдуулдаггүй гэх юм уу. Одоо жишээлбэл жанр фикшнд Нобель өгдөггүй ч юм уу тий. Жишээлбэл тий. Зөвхөн тэрнээ сериосны уран зохиол гэдгээл тэр Нобелийн хороо үнэлдэг гэдэг ч юм уу. Man Booker одоо Pulitzer бүх шагналууд нь жанр фикшнд өгдөггүй байх жишээтэй тий. Чи мөнгөө олоо тий. Чи ингээд гоё байна тий. Гэхдээ нэр хүндийн хуваарлтыг болохоор эднэрт хийя гэдэг юм явж штэ тий. Хоёрдугаарт би түрүү нөгөө нэг creative writing-гаар сурыг бол бүх хөтөлбөр нь юу штэ гэл үнэгүй штэ гэл тэгсэн штэ тий. Тэгээ шалгуурт нь жанр фикшн бичдэг хүнийг тэтгэлэг өгдөггүй ч юм уу тий. Тэгээ тиймэрхүү байгаад байдаг байхгүй. Тэгээ тэр хөтөлбөрүүд нь болохоор зөвхөн нөгөө нэг literary fiction-ээ заадаг жанр фикшн одоо fantasy, mystery, young adult энэ төр тийм юм сурах жаа бол танд бид нар заах юм байхгүй гэж буцаачдаг ч юм уу. Институцийн төвшөнд бас ингэж яхаа нөгөө талыг нь ингэж өргөж явдаг. Тэгж одоо тэнцвэр тэгэхгүй нөө зөвхөн яг энэ дээр болохоор бүх зөвхөн юуныхаа зарчимд юугаад орчих гэж байгаа хэцүү юм байна тий. Одоо нөө зах зээлийн хууль гэдэг шиг тий. Яг тэн дээр ингээд яаж харчаа. Тий. Тэгээ эндээс одоо нөгөө түрүүний бодсон дараагийн асуулт байна. Тэгэхэд одоо танаа паблишингийн тухай яриараа энэ ингээд орно. Тэгээд юу гэхээр за ингээд хүмүүс ингээд мэдж байгаа. За ингээд 15 оноос хойш хамгийн анхны ном нь ямар ном гэж боддог вэ? Цаас хармаа. Орхон памукийн за. Тэгж байгаа л нөгөө Кафка юу муу Милан Кундера энэ төр гэл ингээд гараад араас ингээд. Тэгээд яг ингээд Монголын одоо яг бизнесийн орчинд гэх юм уу те яг зөвхөн дан ингээд хэвлэлийн газраар явах за яг явж байгаа юм гэснээ зөвхөн одоо уран зохиолын номоор ингээд яваад байгаа хөөхгүй. Тэгээд та яаж амьд үлдээд байна. Тэр чинь яг ингээд нөгөө зах зээлийнхаа юунаас ингээд бодвол энэ чинь амар хэцүү асуудал болчих ш. Танах жишээ нь ядаж нэг хувь хүний хөгжлийн ном хэвлдэг байя гэж бодъё л та. Ингээд одоо хамгийн популяр New York Times-ийн бестселлер болж байгаа ямар нэгэн хэрхэн одоо хорвоо ертөнцийг байлдан дагуулж эзлэх үү, хэрхэн одоо инхүү тэхүү дөрөн цагт босох уу, хөтөн шүршүрт орох уу, яах вэ, их мөнгө санах уу гэх. Ингээд тэгэж угаасаа та чи өөрсдөө тийм бичгийн бас нэлийн боловсралтай улсууд юм чинь тэгэл гоё ингээд яг тэрийг ингээл яг тэндээсээ амар мөнгө олоод тэг ингээд явж болох. Яагаад ингээд ийм хэцүү замаар одоо явцгаагаад байгаа юм. Энэ ингээд хэр удаан цаашаа ингэж явах юм бэ? Яг амьд үлдэхүү гэд энэ чинь өөрөө угаасаа зах зээлийнхаа зарчмаар тийм байна. Дээрэс нь тэр өөр одоо юу гэдэг нь татвар матварч гэдэг юм ярих юм бол энэ бүр ингээд
Ааха. Галзуурын өдрийн тэмдэг Тийм байнга л татварын дарамтанд л байдаг л та. Байнга л татвар хэвлэлийн зардлын дарамтанд. Тэгээ яах вэ? Нэгдүгээрт би энийг яагаад аваад яваад байна гэхэлэр нэг юм одоо бүр амар хар одоо амьдрал ярил. Одоо манай нөхөр жишээлбэл одоо надад маш их тусалдгүй ч юм уу амьдралаа авч явах чадваргүй хүн байсан бол би ийм хоббины бизнес хийгээл өөрийгөө баясгаал явахгүй юм чинь одоо манай амьдрал ахуйд ч одоо нэг ач холбогдолгүй. Тэгээ хаачи гэхээр одоо үгүй наадах чинь нийгэмд хэрэгтэй штэ хөгээ хүмүүс намайг хөөргөд байдаг. Ийм зүйл ахгүй. Хоёрт нь болохоор тагтаа паблишн дотор байж байгаа хүмүүс болохоор өөрсдөө хэзээ ч бизнесмен гэж боддог хүмүүс байхгүй. Дандаа өөрсдөө уран бүтээлч гэж боддог хүмүүс байгаа. Тэгэнгүүт тэр хүмүүс чинь ингээд нэг мөнгө ол юм болъё гэж бодхоосоо илүү уран бүтээл хий гэсэн бодол нь илүү байгаад байгаа. Тэгэнгүүт чинь айгүй гоё уран бүтээлийн хийх цаг хугацаагаа гинт ингээл мөнгө олохгүй л хөөрхөдөө шал өөрсдөөсөө тис ондоо юм хийгээд тахлаар бидэнд өөрт маанч кайфгүй тэгээд нэг өөрөөсөө урвсан юм шиг муухай мэдрэмж өгнө штэ. Тэгэхээр яг удаа ингээ үлгэн салгаан ингээд нэг аваад яваад байдаг. Тэгээд манайх ч бас тийм амар одоо маасаар ингээд тэг олон ном гаргадаг биш нэ жилдээ нэг 5 6 ном гаргаж байгаа штэ. Тэгээд тэрийгээ ингээ хийгээ сууж ахтай айгу кайфтай нэг хитэн хүн. Тэгээ байгаад байдаг. Би нэг бизнес гэж харсан бол аль хэдийн одоо би ямар ном бестселлер болж ийн яаж мэдчихэж байгаа шүү дээ. Ярих биш ингээд тийм тэр загвараар нь явуулчих одоо өчнөө хугацаа байсан. Зөвөр энэ миний магадгүй те маш хайртай зүйл учраас энэгээр би ингээд нэг үлгэн салган ингээд ашиг машиг олохгүй за өрөнд л ороод бүр ингээд сүрүүлчихгүй л бол ингээд ашиг машиг олохгүй ч гэсэн ингээд яваад байхад хажуу талаас гэр орно хүмүүс хөөшөө чи мөнгө олооч гэж шилэхгүй байгаа болохоор магадгүй те ингээд яг хад өөрийгөө баясгаад ингээд яваад байдаг. Нөгөө талаар бас наттай адилхан ингээд ийм хүсэл мөрөөдөлтэй бас тийм хүмүүс байгаа те зөвхөн уран бүтээлийн орчинд ажиллах юмсан уран бүтээл хийх юмсан нэтэр гэсэн те тэр хүмүүс ч бас ховор штэ тэр хүмүүсээ бас хажуудад цуглуулад өөрсдөө ингээд хандаа гоё юм одоо зохиол бичгийн хажуугаар хүмүүс ч ингээд сурвалжлагчаар ажиллаж байгаа зохиол бичгийн зохиол уран бүтээлч болох гэж хүсгээ хажуугаар бас одоо юу гэж зөндөө болоо өөр ажил хийгээ явж байгаа штэ биш яг уран бүтээлээ хийгээд хажуугаар нь зохиолоо бичээд ингээ явах боломжтой нэг жоохон ч гэсэн булан байвал бас гоё шүү дээ. Тэр булан нь байх юмсан гэж. Тэгээд яг одоо би бол яг нэг өөрийнхөө уншигчийнхаа үднэс л ингээ харж байгаа шүү дээ. За яг ингээд яг тийм одоо сайн зохиол заавал ингээ сайн зохиол ингээд орчуулж гаргана ингээд орчуулахдаа ингээд бүр үнэхээр сайн орчуулна гэдэг ч юм уу те яг тиймэрхүү юмыг ингээ зарчим болгоод тэгээд ажиллаж байгаа газар ер нь бол нэрлэхэд айгүй хэцүү гэх юм уу. Тэгээд яг тийм газар ингээд зөндөө олон гоё ном гаргацсан. Тэгээд тэрийгээр нь ингээд мэдгүй ер нь тэгээд яг ингээд уран зохиол сонирхдаг уншдаг гэл тэгэхээр бүгд л тэгээд одоо за аюур ахын тэр нэг хар номнууд ч гэдэг юм уу эсвэл тэгэл тагтагийн номнууд ингээд яг Монсудрын хитэн гоё номнууд яг байгаа. Тэгээд дөнгөж ч нэг бас хүн чинь айдас төр нь ягаад тэгэхээр ингээд яг тэгдэг хүмүүс нь ингээд жишээ байнгын татварын дарамттай ч гэдэг юм уу. Тэгээд яг тэр зүйлээрээ нэг амар мөнгө олддоггүй ч гэдэг юм уу тий. Тэгээд хичнээн ингээд тэгж явж байгаа ч гэсэн нэг өдөр тэрнээсээ бүгд залхаад цөхрөөд за шаашаа энэ лалрын улсыг хараад идэг. Тэгээ яваад өгвөл яхаа энэ юмаа ингээ хийхэ болчвол одоо яана ч гэдэг юм уу нэг тийм юу байгаа. Айдс угаасаа байдаг аахгүй. Тэгээд одоо ингээл ийм татварын дарамт ингээл залгадаг мал. Яхаа манай тэр гадны улсад одоо тэгж бодлохоор дэмждэг бол яхаа манад өнөөдөр тэгж дэмжих сөхөөтэй хүн бол байхгүй байх шиг байна. Харин яхаа тэд зүгээр дарамтлахаа мэднэ, авахаа мэднэ, нэххээ мэднэ, үрхээ мэднэ тэргээ. Тэгээд татварын дарамт бол одоо жишээлбэл арай гэж нэг эндээштэй нэвлэрлийн гэрээ хийгээл тэ нийгэм даатгалтай нэвлэрлийн гэрээ хийгээл дансаа нээлгийа гээл нэг нээлгээл 7 хоног татвараас нь уцтал танаа дансыг одоо хаяа гээл тэ гэх мэтчлэнгийн татварын тийм дарамтууд бол байнга л байгаа штэ тэ тэгээд татвар гэдэг чинь уул нь бол
би багада юу гэж ойлгодог байсан бэ гэхээр нөгөө ашиг олсон мөнгөний маань ингээд нэг 10% мууийг авд юм байна гээл те. Тэгсэн чинь одоо нэг дансанд орсон бүх мөнгнөөс авж байгаа штэ те. Дамжсан л бол тэгэл авчихсан. Дамжсан л бол тэр ашиг байна уу юу байна яа. Ерөөсөө ингээд бүх мөнгнөөс авж байгаа штэ те. Гэх мэтчлэнгийн тэгээд маш их дарамттай те. Тэгээд нийгмийн даатгал матгалыг бол би бол бараг л дээрмэл гэж боддог тий. Ялангуяа компаниас өгж байгаа юм ч айгуу тийм утгагүй зохицуултайгаа дэж. За тэгээд яг тэгээд яа нөгөө явчихгүй гэдэг шиг нөгөө нэг яг жаахан шантарсан л та татвар матвар гээл за энийг би хийгээд байгаад ингийн хинд хэрэгтэй ингээл тий. Тэр нь 40 наснаас хойш зөвхөн өөрийгөө бодож амьдрий гээл тий. Тэгээ тиймэрхүү юм бас бодсон. Гэхдээ яг ингээ хаалгаа хаагаал явъя гэхээр бас зүрхэлтгүй юм билээ. Тэнд чинь надад итгэцэн тий. Натаа хамт ингээд гоё ингээд уран бүтээлийн орчинд ингээ юм хийн гэсэн хүмүүс байгаа штэ тий. Тэгэхээр шууд хаалгаа хаагаал миний дүүнэр одоо амжаагаа бод гэж үнэхээр хэлж чаддгүй юм билээ. Тэгэл яг хөө тэгэл бигдүүлээ балгано л гэдэг штэ. Тэгэл юунуудыг харахаар ингээд нөгөө нэг амьдрах уу гэдэг нэг номоор айгүй олон жил хичээлглээ барьлаа энэ төр гэл нэг тийм юунууд яваад итгэв. Тэгээд амьдрах уу шүү дээ олон жил тижээж байгаа тэрний юугандаа тижүүл манай амьдрах ч бүх хэвлийн зардал бусад номныхаа хэвлийн зарлыг харуулцаад тэгээд манай ажилчдын цалин тавиад татвар төлөөд тэгээд татвараа дандаа дансаа хаалгаад байгаа. Гэхдээ бас муухай хорчонтой юм тийм ингээд тэр одоо ном чи өөрөө ингээд ямар муухай юм ядуу зүдүү хагцтай дүүрэн тийм юмны тухай өгүүлдэг ном билээ. Тэгэхэд ингээд бүтэн ингээд хэвлэлийн компаниг ингээд бараг яг нэг юу л ах л та бас нэг түрүүний ярьдаг нэг ил мэдрэмжүүд арай жоохон юу гэдэг. Тэр бол яг танаа номнууд дундаас арай илүү бас нэг одоо үйл майлан хацал тиймэрхүү юмтай орхон хүмүүст ингээд хүрэхэд юу учраас ингээд юу хатгаа. Тэгээд арай жоохон нэг бустайгаа ингээд нэг чирээд штэ тий нэг баг бодлогоор зохицуулдаг юу нэг баг тэр юм ааш. Тэгээд би цаашаага нэг энэ юунуудын тухай татварын тухай ч гэдэг юм ингээл яг ингээд айгуу тийм хэцүү санагддаг одоо чинь ингээд нэг талаас ингээд тэр татвараар чинь цалинждаг одоо хүмүүс өөрлөж ингээд ярьж байгаа шүү дээ ингээд тэгсэн ингээл хаалаа штэ дасгч хаалаа штэ андаа энэ гэл нэг тийм бүлэг байгаа. За тэгээд яг магадгүй ингээд дүүр ингээд төсөөлөхөр ингээд та чинь яг нэг өдөр дансаа хаалгаад жоохон ингээд стресстэд фак гэлдэг тийм ингээд гарч одоо нэг тавигдах гад алхаад гарсан чинь яг нүдэн дээр чинь нөгөө нэг замын шив шин автан нэг нөхөр ингээд тий зүгээр ингээ хүн зүгээр л энгийн амьдрахын хажуугаар ийм сонир лалрын юмнуудыг бас ингээ төвчжээ. Манай нэг найз орон нутгийн захиргаанд ажилладаг байхгүй юу. Тэгээд хэдэн хоног юм надтлаа уцтаад манай энэ нөгөө нэг ажил явдал ч юм уу юу ч болсон одоо нэг л юм болж тэгээд байгууллагын тэр өдрийн цалингаа хандуулсан байна. Тэгсэн чинь тэр захиргааны ажилтнуудын бүх нэг өдрийн цалин цуглуулсан чинь 10 сая төгрөг болсон гэнэ орон нутгийн захиргаа штэ. Тэгсэн чинь нэг өдрийн цалин 10 сая төгрөг. Тий. Би нааш хэдэн үний цалин юм бэ? Мэдхгүй одоо тэгээд Oh my god. За ихтэй 90. Тэгсэн чинь манай найзын ингээд юу яаж байгаа нь эмзэглэж байгаа нь энэ байшин дотор нэг өдөр 10 саяын бүтээмж ямар ч гэсэн төрөхгүй байгаа гэх. Энэ байшингаас 10 саяын багтаамж нэг өдөрт бол гарахгүй байгаа. Тэгвэл цалин нь 10 сая гэхэд тэгээд тэгэхээр хойгоо тийм айгүй хэцүү идэх штеп. Тэгээд одоо ингэ бодохоор ингэ зүгээр ингэ ямар ч юм өрсөлдөх чадамжгүй юм бүтээх чадваргүй бүтээмж байхгүй ямар нэгэн одоо сурсан мэдсэн боловсролоор нэлээд тийм маруухан тэгээд жоохон юу барьцдаг нэг нөхдүүдийн ингээд нэг юм оргондог газар болсон юм шиг санагддаг байхгүй ингээд энэ төрийн албан за тэгээд тэр орон нутгийн хэлтэй юунууд за тэгээд төрийн өмчийн компаниуд энэ төр гэл яа. Тэгээд тэд чинь ингээд ямар ч өөрсдийнхөө хүчээр ч гэдэг юм уу тэгж нэг гоо юу гэдэг лээ гойдж гэдэг лөө нэг тэгж яасан хүн ховор учраас нэг
нэг талаасаа амар тийм үрлэгэн ийм харлахын одоо нэг тийм. Гэтэ нөгөө талаараа бас нэг ийм жоохон дарга юуны сэтрэмжтээс амар тийм одоо нэг юм дээрлэх үуч гэх юм уу нэг юм. Одоо яг манай үеийнхэн одоо ингээ хоёр хуваагдаад зарим нь одоо яг нөгөө цүнх байрагчид те зарим нь яг ингээд хөдөлмөрөөрөө ингээд явах гал ингээд мөнчийгөл яваад байгаа юм хүмүүс ажиглагддаг. Би Монгол Улсын сургуулийн улс төрийн ангийг төгссөн байхгүй. Хэрвээ би уран зохиолынхаа авьяасгүй байсан бол яг гоё цүнх барайл. Яг нэг гишүүний туслах болоод тэндээсээ одоо явагдаад яг ингээд яг явах тийм замнал байсан. Тэгээд би яагаад би тэгэж яваагүй болоо гэж бодохоор би авьяастай болохоор яваагүй байхгүй. Тэгвэл би нөгөө зүгээр ингээд сагсаал дээр гараад би өрсөлдөөд амьдрах чадвартай байсан болохоор яваагүй байхгүй. Чадваргүй байсан бол би цүнх барайл яваасан байхгүй. Тэгэхээр ч бас тийм л байна. Тэгэхээр чинь тэр юу гэхээр ингээд ер нь тэнд ямархуу улсууд цуглчаад тийм хандлага гаргаад байгаа вэ гэдэг бол ингээд нэг үгэнд багтаагаад амар тодорхойлол хэлчихлээ гэж бодож байна. Одоо танаа үеэс ч юм уу яг гой залуучууд яг тийшээ тий яг нийгэмд манлайлал үзүүлээ. Энийг шинжлэе гэсэн хүмүүс орж ирж байж магадгүй. Яг манай үеийнхэн бол яг л цүнх харсан л хүмүүс одоо дандаа хилцээний дарга юуны болчиход байна шүү дээ. Тэг мэдгүй манай үеийнхэн яг хөө тэгэл хүмүүс сэтгэл хүлээлгээл эсвэл өөрчлөн. Би ихтэй ямар нэгэн үе ингээд өөрчлөн гэдэг тэр жоохон худлаа санагдаад. Яг тэгэхээр би өөрөө яг тэр үеийнхэн дундаа ингээ байгаа учраас. Өөр бүр амар өөрчлөхгүй шүү дээ. Жоохон ахих байх. Баг багаар түрүү нэг нийгмийн өөрчлөлт гэдэг шиг л тэгээд юуны болдог бол ингээ санагдаад байгаа. Ингээ номын салбарыг та тийм мөнгө олж байгаа мөнгө гэж бол нэр яг борлуулалт юм нь бол нэг амар одоо тийм бусад нөгөө нэг юм бүтээмжтэй салбарууд шиг нэг амар биш байлгүй дээ гэж над зүгээр санагдаад байгаа хгүй монголчууд одоо хэдэн үнэтэй вүлээ тэндээс яг хэдэн ном уншдаг юм тэр ном уншдагудаас хэдэн яг бас уран зохиол уншдаг юм гэдэг. Тэгээ баг нөгөө нэг уулын юм яг жишээ нь уран зохиолын ном юу байж байгаа ч гэдэг юм уу тийм байгаа тохиолдолд юм уу байхгүй байл уулын зүгээр л дээ. Татвар байхгүй нь хаашаа гэхдээ арай нэг жоохон багч гэдэг юм уу. Та угаасаа нэг амар мөнгө олдгүй юм чинь та хэдээс одоо юуг нь авах вэ байвал уулна. Ядч л нөгөө нэг тийм мөнгөний сонирхолгүй нэг амар эдийн сонирхолгүй зүгээр яг сайн уран бүтээл гэдэг юмыг утга учраа болгоцсон хүмүүс бас арай жоохон дарамт багтал амьдрмаар санагдаад байна. Солонгост ч юм уу одоо ном бол тэг татвартай тий турк гэдэг ч юм яагаад бол энэ болохоо соёлын гэрлийн салбар гэдэг утгаараа татвараа сонголттой явцдаг. Гэхдээ энд нь болохоор юу татвар тавихаа гэдэг бас яадаг. Жишээлбэл садар сумын сурталчилсан ч юм уу эсвэл одоо элт одоо мансууруулах базар энэ төр сурталчилсан агуулга байх юм бол 60% татвар энэ төр тавьчихдаг тий. Тэгэхээр энэ чинь нөгөө талаар энэ чинь татварын бодлогоос агуулгын бас цензурч тий. Тийм цензурч чинь гих мэтчлэнгийн жишээлбэл өөр газрууд би Шведэд очиж үзсэн. Швед бол гэхдээ жишээ авахд хэцүү орн л та ягаад гэвэл тэр чинь социал демократ орн, социалист орн. Тэгэнгүүт Швед болохоор ингээд бас татваргүй. Тэгээд дээрэс нь жижиг хэвлэлийн газруудаа болохоор юм ажлын байрыг шийдэж өгдөг. Тэгээд нөгөө хэвлсэн намын болохоор ингээд улсын зарлаар ингээд дэлгүүр логистикийн асуудлуудыг ингээд дэлгүүрүүдэд тараах түгээхтэй логистикийг бас шийдээд өгчдөг гэдэг ч юм уу тий. Гэх мэтчлэнгийн айгу тэр яг соёлын гэрлийн салбарт руугаа ялангуяа намын салбар руу чиглэсэн айгу онцгой бодлогод улс болгон өөрсдөө явуулдаг юм байлээ. Америк гэдгээд гэх юм бол жишээлбэл хэвлэлийн газрын хооронд те юу ном шуудандхад ном гэдэг үнгүү шууддаг байх ч юм уу те их хэмжлэнгийн янз бүрийн тийм зохицуулалтуудыг харж ирсэн. Тэгээд ялангуяа одоо манайх ч нөгөө шуудан улсын салбар юу лээ төрийн өмчийнх те тэр тохиолдолд болохоор жишээлбэл хүмүүс хоорондоо ингээд ном шуудандчлээ бол тэр айгу ингээд нийгмийн оюун санаанд айгу сайн гинэлтэй. Тийм болохоор ингээд зөвхөн номыг үнгүү шууданддаг ч юм уу тиймэрхүү юм зохицуулалтын дээр бас хийж өгдөг газар бас айгу гоё юмнууд байдаг л. Манайд бол бүх утгаараа ямарч дэмжлэг байдгүй. Гэж байна те ерөөсөн. Яас их ном уншдаг. Яас их ном бичдэг ингээл явж байгаа шүү дээ. Угаасаа тэр дээр нэг улсууд дээр яж байгаа юм ном уншдаг нөхдүүд бас
энэ ховор юм шиг. Манаас авж байгаа татвараа тэ одоо жишээлбэл тэглэгч юм уу хөнгөлөөд садар самс сурчилсан зохиол, аллах тэ юу сурчилсан зохиол ийм юмнуудаас онцгой өндөр татвар аавна гэх юм бол манай төр бол маш их ашиг олохоор байгаа. Тэгээд ер нь ихтэй бас айгүй хэцүү юм байна. Яг нөгөө сая төсөөсөн чинь би зүгээр улс орнууд нөгөө өөрсдийнхөө онцлог тохируулж ер нь ямар нэг юм имийг өөрчилж шийдвэр гаргаж авах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхэд манад болохоор нэг асуудал чинь ингээд за манайх болохгүй байна. Хаана юуг шааж ийн. Тэрийг маа гэдээ авчираад хуулцдаг. Тэнгуут жишээ нь нэг манад тохирохгүй юм байдаг ч юм уу тий. Ингээд нэг юм зүгээр Солонгосын тэр түрүүний жишээг авахад нэг татварын бодлогоор дэмжиж байгаа юм шиг мөртлөө бас тэнд чинь нэг сая цензур орж ийн гэдэг нэг тэнгуут яг энийг жишээ нь манад яг яаж утгыг алдуулах болоо гэхээр бүр бас жоохон инээ төрөөд байгаа байхгүй. Яа тэгэхээр амар тийм сурталчилсан биш юм аа гэхээр зүгээр зохиолынхын дундаар нэг юм алгын хэсэг гардаг мартах ч юм уу ингээл тийм байхгүй. Тэрийг амар юу байж байгаа л юм. Яг тэгэхээр ингээд яг юм нэг хүний амьдрал өөрөөсөө цаг хугацаагаар явдаг гэдэг шиг улс орнууд ч гэсэн тэгээд ер нь чаваас ингээд бүгд л нэг өөрийнхөө юугаар гэлтэрцгээгээд явдаг юм шиг байна л та. Тэгээд яг маа гэд нэг огцом юм хийчихээ төсөөлөхөр ер нь ялчгүй дандаа нэг ингэж дуусаад идэх тал бас байх юм уу тэгт. Тэгээ бас гоё юм те ингээд нэг бодлын нөгөө нэг танаа компани чинь хүмүүсийн яг хэдэн хувь нь гэдгийг би сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь та чинь нэг анх ингээд байгуулагчаад тэг нэг юм уу хийдэг гэсэн шүү дээ. Нэг уралдаан нэг тагта прайз зэрэг хийдэг гэсэн те. Тэгээд нөгөө нэг юм орчуулгын уралдаан юуны уралдаан. Тэндээсээ бас ингээд нөгөө шалгаруулж авсан хүмүүс бас танай компанид байгаад те. Ер нь нэлээд олон ерөөдөө тэр уралдааны чинь зохион байгуулдаг юу нь болохоор тийм шинэ авиаснуудыг өөрсдөө бас олж авах тийм л зорилготой штэ. Тэр чинь болсон өвчтөд тэлэх зорилгоо шагналаар ингэж шийдсэн байна. Тийм тэгээд ерөөхдөө тэндээс авиастай гэдэг нь одоо харагдаж те орж ирсэн юм. Тэгээд шагналынхаа дараа яг тэр хүмүүстэйгээ бас хамтарч ажилладаг. Ажиллаад нэг хоёр номон дээр ажил үздэг. Тэгээ үнэхээр энэ үнэн зөв байж үгүй юу гэдг нь бас ажилт үзэхэр мэдэгддэг. Тэгээд ингээс шалгарсан л хүмүүс байгаа да тий. Одоо танаа дараагийн тэр юу ч хязаа болохоор байгаа вэ? Цагта прайз гэдэг тэмцээн гэх юм уу? Бас нөгөө санхугаас олоо ерөөхдөө зогсцээ. Тэгээ ерөөхдөө би бас тухайн үед бас нэг жаахан нөгөө нэг заавал ингээ амар олон нийтэд хамаатай зөндөө олон ингээл ажил хийгээл ингээд байх нь бас үр дүн хэрчээ ерөөхдөө өөртөө жаахан төвлөрөө энэ төргээд бас тиймэрхүү юм бодоод ерөөхдөө зөндөө олон хийжсэн юмнуудаа сэтгүүлээч гэдэг юм уу шагналаач гэдэг юм хомсын явдлууд бас байгаа. Гэхдээ одоо бас тэдэргээ үргэлжлүүлэе гэж бодож байна. Бас нийгмийг бас нэлээд гоё донслохж байгаа бас тийм гоё мундаг залуучууд бас хамтрыг дэмжиж гээд тий энэ сэтгүүлч хэрэгтэй байна, энэ прайс ч хэрэгтэй байна, бидгээд дэмжиж өгье энэ төр гэсэн саналууд бас тавихаар нь бас үргэлжлүүлт юм л үгүй. Гоё шүү дээ. Тэгэл нэг юм бизнес идэгч гэдэг юм уу ингээ бизнес идэг тэгээд уран зохиолт амар дуртай хүн байх юм бол тэгэл гоё юу мөг нь гаргаал тий тийм ингээл маа ингээд авиастай хүмүүс хаана байна гараад ир гэлээд ч юм. Тийм уул нь тийм юм манад ингээд ячвал гоё ээж магадгүй л тэгээд тэгээ 19 оны нэг юун дээр номын баяр дээр 19 оны намар баха хамгийн анх юуны тагтагийн номнуудыг олж авах гэж очдөг байхгүй юу. Тэгээ тэрнээс өмнө 90 бол нөгөө манифест нэг юм сони юу заа ингээд нэг юм номны тухай бичдэг ч юм уу эсвэл ингээд нэг юм хэсэг бүлэг влог бичдэг нөхдүүд ингээд фэйсбүүк дээр ингээд байж заяа да. Тэнгүүтээ ингээд нэг номны ревю бичдэг ч юм уу эсвэл нэг ишлээс нь барьж аваа постлчдаг ч юм уу ингээд нэг. Тэгээд тэрийг нэг баян ингээд харагдаад тахаар ингээд амар юм эмо ишлэл ингээд байх юм бол өө эн чинь ямар ном юм болмол гэж бодоод. Тэгээд яг бүр яг зорж тухай чинь би 19 онд 16 таа байсан. Тэгээд нэг ээж мэжээсээ ингээд нэлээ ингээд ингэж байгаа нэг хэдэн төгрөг аваад тэгээд юу руугаа талбай дээр очиод нөгөө юу авч исэн. Зүүд бол цорын ганц бодит зөөл. Тэгээд өөр чи юу байла? Төвчгийн аргагүй хөнгө орших хоёрыг
авч ирсэн. Тэгээд өөр ямар ном авсан мартчих. Тэгээд яг тэрнээс хойш чи 19 онд гэдэг чинь одоо 25 он гэхээр нэлээд 6 жил өнгөрсөн байна. Тэгээд энэ хугацаанд чи нэг амар олон юм болсон гэж мэдж ярих нь одоо хайшаа. Ер нь бол чинь яг 6 жил. Гэтэ ингээд яг тэгэж нэг анх ингээд тагтаатай ч гэх юм уу ингээд танилцж ирсэн байна. Тэгээд өнөөдөр ингээд өөрөө нэг юм сони юм хийж эхлээд тэгээд юу яаж юм яг ингээд үүсгэн байгуулах гэсэн хүнтэй нэг уулзаад ингээд яриад сууж байгаадаа би бол амар баяртай байна. Тэгээд энэ яг юм ягаад юм төгсгөлийн хөшиг болчихоо би сая шал өөр юм ярих гэсэн юм бол тэгээд зүгээр ер нь ийм хэцүү орчинд ийм хэцүү нөхцөл гэх юм уу те яг өөрсдийнхөө passion тэр зүрх сэтгэлийнхаа ямиг уртл болгоод нэгдүгээр тавиад тэгээд зөндөө олон гоё ном орчуулж гаргаад нийтийн хүртэл болгоод тэгж хийсэн ажилт нь одоо яг ийм дэлгэцэр хэм яг энэ ахав нэг хэдэн үзэх юм мэдэхгүй л байна л да. Гэхдээ яг ингээ албасаар одоо юу гэдэг үеийнхнийгаа төлөвлөж гэдэг юм ингээд яг баярлаа гэж хэлмээр санагдчихэж байна. Ягаад гэвэл яг бидний амьдралд гэх юм уу яг бүтэн нэг үеийнхний амьдралд ингээд яг амар чухал зүйл байсан бидний хувьд бол. Тэгээд ихчнээ одоо ийм хүнд хэцүү орчин нөхцөл ийм дотор энэ дарамт бам хийсэн шидэм юмнууд байгаа ч гэсэн ингээд гоё буужхгүй ингээд нэг байгаа. Тэгээд дээрэс нь ингээд бүр дараагийн төвшөнд гарах гад. Одоо нэг хамгийн гоё санагдаж байгаа нөгөө өөрсдөө ингээд дандаа орчуулга ингээд хийгээд байсан шүү дээ. За тэгээд орчуулга хийгээл тэрийгээр нь ингээд дамжуул бас ингээд гадны нэг сайн зохиол ингээд уншичдаг. Тэнгүүтээ энэ одоо өөр юу бичдэг юм бол гэдгсэн чинь тэрний жишээ нь англи дээр хахаар бас ингээд хүмүүс хэл ус сураад уншдаг болдог ч юм уу тий. Тэгдэг байж байгаад одоо ингээд яг монгол зохиол яг өөртөө ингээд бичиж эхлээл тэр нь ингээд бас нэг тийм нөө хуучин үеих шиг биш нэлээд бас ингээд нэг юм чамбай гэх юм уу яг тийм болол ирж байгаа надад амар гоё санагдчихэв. Тэгээд тийм болохоор сурлагынх нь ажилт гэх юм уу за тэгээд тэр хэвлэлийн юуных нь ажилд амжилт хүсье. Өнөөдрийн маань юунд подкастт орсонд бас баярлалаа. За урьсанд маш их баярлалаа. Тэгээд яг нэг уран бүтээлч болох хүсэлтэй хүмүүс тагтаад байдаг гэдгсэн. Тэгээд яг ингэж өөрсдийнхөө ямыг эцэст нь гаргахын төлөө тэнд чинь зөндөө олон ном орчуулад зөндөө олон ном редакторлаад тэндээсээ туршлага хуримтлуулад тэгээд уран бүтээлчийн зовлон жаргалыг бас ингээд тий өдөр болгон мэдрээд ингээд байж байгаа. Тэгээд миний араас бас дүүнер маань бас зөндөө олон зохиол номоо гаргаад тий ингээд зан тагтаагийнхан чинь үнэхээр бас уран бүтээлчд байсан юм байна гэдэг нь бас удахгүй бас харагдах байх гэж бодож байна. Тэгээд эндээс бас зөвхөн тагтаа гэлэхгүйгээр тий Монгол зохиолч те Монголын уран зохиол гэдэг чинь бас нэг ийм зам жимээр явж болох юм байна гэсэн юм юу аваад те сэтэл аваад өөртөө бас бүтээгч болох гээд ингээд явахаас олон залуучууд байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр тэр бүх хүмүүст одоо үзэж байгаа те тэр бүх дүүнэртэй бүтэнд нь амжилт хүсье те. За тэгээд энэ удаагийн дугаар ингээд өндөрлж байна манайхаа. Би та хэдэд юу гэж хэлмээр санагдаж байна гэхээр ингээд эцэс нүг ингээл хоёлаа нэлээд олон сэдвэр ингээл ийм deep юм ярьлаа шүү дээ. Тэр ингээл амар ингээл уран зохиол ерэн чин гэдэг тэр чин. Тэг эцэс гоё уран зохиол уншина гэдэг бол тэгэл зүгээр амар гоё юм таашаалтай зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр уншдаггүй ч юм уу эсвэл ингээд ном уншихыг жохон тэнэг мэнэг гэж боддог хүмүүс ахын бол юу яагаад үзэрээ. Дэлгүүр гараад нэг юм нэмгхэн ч болтгоо нэг юу аваад зүгээр ингээд гоё. Яг ийм хүмүүс яг олон болох юм бол бас хороо ертөнц арай жоохон гоё болох байх гэж бодож байна. Амар pop юм яриа шүү. За ингээд Орсонд баярлаа. Ингээд юу дугаар ч юм уу нэг юм яг хийчлээ ингээд дууслаа. Тэгээд сайхан амарцгаагаар гэх юм. Би нөгөө өөрөө орой бичиж байгаа учраас тэгээд үзэж байгаа хүмүүст бас тэгээд хэлчихдэг юм уу. Сайхан амарцгаагаараа манай. За.